Мэдлэгээр жигүүрлээ. Mona English Bookstore. Сайн байцгаана уу саруул ухаанд монголчуудаа. Өнөөдөр та бүхэнд нэгэн гайхамшигтай супер залууг танилцуулахад бэлэн болсон. Үнэхээр гоё зочинтой ярилцахад бэлэн болсон байна. За энэ залуу маань бол дэлхийн хамгийн том технологийн компаниуд болох Google, TikTok, за тэгээд одоо юуны арилжааны Hudson River Trading дээр ер нь бол бас энэ том прожектууд дээр бол одоо project гэжтэй компаниуд дээр бол ажиллаж ирсэн. Яг одоо Facebook-ийн толгой компани болох Meta дээр software engineer хийж байгаа цог бадрахын Цэнгүүн оролцож байна. За урилгыг хүлээж авсан баярлалаа Цэнгүүнэ. За зүгээр завирсанд баярлалаа. Ичээрсэндээ баяртай байна. Ааха. Цэнгүүн Монголд ер нь одоо буцаа хийзээ явлаа. Одоо нэг 5 хоногийн дараа л авах чинь. Ааха. Одоо бид нар нөгөө мөгөвтэй орчин нөгөө дандаа нөгөө дэлхийд гарцсан мондөг залуучуудаа ингээ хэдхэн он жоохт нь одоо ингэж барьж авдгаар айгуу тийм ба. Бас гаршаад байгаа. Их орондоо тавтаа морил их орон хэр байна? Би 4 жилийн өмнө ирсэн. Тэгээд ер нь бол ингээд өөрчлөгдсөн юм ингээ анзаараад тахын нэг хотоос гадагшаа бол амар ингээд хилээд гой болоод байна. Тэгээд хотын төвөр явангууд яхаа нөгөөд байдаг гэдэг барилгууд байдгаар байж тань. Тэгээд нэг тийм анзаарчихсан гоо. Гэтэ ер нь бол тэгээд одоо наад захын гэхэд гой машинууд нэг онон залаажаад явцсан л тэр юмыг анзаарч байна. Тэгээд яг азар харин долларц үед ирчлээ. Тэгээд өвөн амар өвөл хүйтэн байх мэн гэж бодсон чинь ер нь бол гой одоо сайхан байна. Ирсэн тэгээд Цэнгүүнтэйгээ чинь сүүлд 24 он гарч байгаа шинжилээр байсан тий. Сиэтлд таарсан тий. Тэгээд маш мундаг залуутай танилцсан. Тэгээд яг Монголд ирэхэд нь барьж авна гэж авснараа бол барьж авлаа. Тэгээд одоо хүн болгон зүгээр л бас боддог л доо. Одоо гайхдаг гэх юм уу. Facebook дээр ажиллаж, Meta-д ажиллаж байна. Өмнө Google-д ажиллаж байсан тий. За тэгээд Hudson River дээр ажиллаж байсан. ByteDance за мэдээж юуны TikTok-ын толгой компани. Ингээд дэлхийн том компаниудад ер нь энэ компаниудад яаж ажилд орд юм бэ? Яа тиймэрхүү том компаниуд бол ингээд ажилд орох нь угаасаа ярилцлагын процессын дагуу л ингээд шатчатаа яриад явна. Гэхдээ тэгээд ер нь нэг компанид нь орцсон тохиолдолд бусад компаниуд үйл хаалга бол бүр ер нь бол хамаагүй дээр амархан болчихсон. Яг бол ингээд өөрөө чинь нөгөө намтай резюме дээр чинь ингээд тэр компани нэр байж байгаа учраас за би Google ажиллаж байсан шүү гэхэл миний үйл хаалга шууд ингээд дэрэгдэж байгаа хэрэг тийм бол ингээд би дундад зэрэг эсвэл жоохон компани ажиллаж байсан бол тэр үйл хаалга бол нэг тийм айгүй хэцүү. Тэгэхээр ихэд бол хамгийн хэцүү шалгуур нь бодвол ерөөхдөө эхний том компанидад орох нь хэцүү юм болоо да тий. Тэрийг дараа бол тэгээ бол ерөөхдөө гайгүй ингээд хүн болгон сайныг чи мэдчихэж байгаа болохоор ингээд орчиж байгаа юм бол. Яг хуу Цэнгүүн маань бол Вашингтоны их сургуулийг бол Structural Engineering-ээр бол бакалавраад үргэлжсэн тий. BS Bachelor of Science. Мичиганий их сургуулийг бол Computer Science Master's. За тэгэхээр нөгөө боловсрал нь бол тэртээ тэргөө энэ бол маш том жин тааж байгаа бах. Тэгж аа. Гэхдээ хүн болгон бас хүсээд бас орохгүй л дээ. Тийм ээ дэлхийн том компанид. Тэгээд нөгөө одоо хандлага гэдэг юм уу, магадгүй хаз гэдэг юм уу, асар өндөр ур чадвар гэдэг юм ингээд маш олон юмнууд, олон хүчин зүйлс ингээл яригадаад идэх. Тэгэхээр би тэр хөшгөний цаана яг юу болдیں۔ Яг одоо хүний нөөцийн тэр ярилцлагын процесс, сонгон шалгаруулалт яаж явдаг юм бол тэр сонирхолтой санагдаад байна л да. Зөв тий. Би болохоор хувьдаа эхлээд барилгын инженер явж байгаа тий. Тэгээд ингээд барилгын инженер явъя даа гэж Монголоос зориул одоо бакалавр эзэмшээд явж байгаад дараа нь тэгээд барилгын инженерийг бүр мастер хүртэл хийсэн. Тэгээд ингээд мастерыг хийчээд за Америкт тэгээд барилгын инженер ажилладаг гэдэг ингээд ажил тайгаад явж исэн чинь ер нь бол Америк гэдэг улс чинь ингээд барилгын инженерийн салбар нэг тийм зүртэй инженерийн салбар биш яг үндэ. Тэрний оронд баг нөгөө уул уурхайн салбар ч юм уу эсвэл зүгээр нөгөө нэг петролиум гэдэг нөгөө бензин энтриг яадаг ойлын салбар ш. Тэд нар чинь хамаагүй өндөр цалин авдаг салбар байгаа хөх яг инженерийн хувьд. Тэгээд би тэгээд судлаад үзээд байхад тэгээд за барилгын инженер бол нэг цалин байлан сайн авахгүй юм шиг гоо. Тэгээд ажил ч гэсэн гадаад оюут нэг сайн биш. Би ч уус нөгөө визний асуудалтай хүн байгаа ш. Тэгээд гадаад төгссөн. Тэнгүүд ингээд бодонгууд хажууд нэг computer science гэдэг зүйл чинь болохоор ингээд бүх том big tech компаниуд ингээд гадаад оюутнууд маш ихээр авдаг. Тийм бол хамаагүй ээлтэй байсан. Тэгээд тэрийг одоо ингээд одоо орой ухаарсан гэх юм уу тааш. Тэнгүүд за окей. Би тийшээ оръё. Тэнгүүд ихийн тулд яг хэрэгтэй байна надаа. Мастерын зэрэг хэрэгтэй юм байна гэдэг хоёр дахь мастера computer science-аар хийж байгаа байхгүй. Тэгэхгүйсэн бол би бол ингээд шууд одоо барилгын инженерийн мастертай байж ингээд яахгүй шүү дээ. Шууд Google Applied гэх нэг уусаа тоохгүй шүү дээ. Тэр мөрийгээ бэлтгэх хэрэгтэй байсан учраас тэгээд ерөөхдөө за би мастер хийх хэрэгтэй юм байна гэд тэгэж ерөөхдөө явсан. Тэгээд тэрний одоо мэдээж мастер хийсэн хүн болон big tech руу орно гэж байхгүй тийм. Тэгээ өөрөөсөө хэлж тэр бэлтгэл мэлтэр ямар байд юм бэ гэж. Миний хувьд бол ингээд инженерээр сурсан ч гэсэн айгүй толгой ингэж ажилласан, толгой сайжруулсан тиймэрхүү нөө зөндөө байгаа. Гэтэ ирэхэд би бол 10 жилийнхээ дунд сурвал бол ахлах сурвал бас амар их одоо нөлөө үзүүлмээр байна. Ягаад гэвэл ингээд 10 жилийн байхдаа дунд сурвал ахлах сурвалда би математикаар аягүй их явдаг байсан. Олимпиад оролцдог байсан тийм. Тэрнийхээ ачаар ингээд суугаад сурцсан, юм хийгээд сурцсан, альва юм руу ингээд хөрвөөд сурцсан гэх юм олон талын юмыг хурдан хийгээд сурцсан. Тэгээд дээрэс нь ядчил ингээд нэг
юм заагангууд логик юм заагангууд чинь компьютер чигээр логик юм чинь тэрийг бас ингээд математик сурсан болохоор сурцсан. Тэргээрээ дайландуулаад ингээд ирэхэд тэр ингээд ичээрэл яваад байна гэж би юм боддیں۔ Тэгээд би мастера сураад ирэхэд 1 жилийн дотор шууд яцсан байхгүй. Зундаа 2 жилийн програм. Тэгээд зунд нь Google-ийн дадлага аваад тэгээд дадлагаа сайн хийгээд тэгээд Google-тэй ингээд бүтэн одоо цагийн ажилтнаар тэгээд ороод тэгээд үлдсэн байхгүй. Тэгээд ирэхэд нэгэсэндээ би одоо Google-д бараг 1 жилийн дотор одоо мастер сураад тэгээд орцсон гэж одоо харагдахаар байгаа байхгүй те. Гэтэ үүндээ би бол тэргээс нэг жоохон худлаа гэж ярьд юм аа. Ер нь бол яагаад вэ гэхээр ингээд тэрнээс өмнө би баахан инженерээс орсон, баахан математикээр орсон, маш олон одоо жилийн ингээд нэг тархиа одоо зингэлжсэн юм да те, сайжруулж ирсэн гэсэн үг шүү те. Тэрийг ингээд одоо ойлгуулмаар байгаа хүмүүс ер нь бол ингээд зүгээр 1 жил одоо computer science сураад ингээд орчдөг юм биш ээ те. Тэгээд өөрийгөө бол хангалттай сайн бэлтгэсэн байсан. Ер нь бол өмнө нь ч гэсэн бэлтжсэн гэсэн үг шүү те. Нэгээс одоо ингээд булчингаа сайжруулж байгаа юм шиг гэх юм үү те. Тэр шиг ингээд толгоогоо зингэлээд явчихсан гэсэн үг. Тэр нөгөө Google-ийн талаар ингээ гой юунууд байдаг л да. Яг Google-ийн офис яг тийм байдгүй. Дотроо нөгөө бүх юм нөгөө дуугаар явдаг. Яадаг ч хэлээд тийм. Google-д ажиллах experience ирнэ. Тий, ер нь юу яа. Би яг дадлага хийгээд явж ирсэн түүхээ ярьж болно. Тэгээд би одоо анх дадлагынхаа одоо урилгыг аваад одоо Калифорни руу нээсээ очиж байгаа шүү дээ. Тэгэхэд ингээд Google-ийн одоо төв офисын хавцаа ингээд явангууд ингээд офисын зүгээр баахан ингээд юм ундаг дугуйнууд ингээд бэлэн байж байгаа. Тэгээд ингээд шууд хин ч хамаагүй тэрийг унаал явчих болно. Тэг ямар нэг код мод уншуулаад unlock хийгээд тэгж бич байхгүй. Зүгээр шууд дугуйгаа унаал тэг явчих. Тэр угаасаа Google-ийн кампусууд чинь магангар том барилгууд хоорондоо их цаатай байдаг учраас барилгаар нөгөө нэг хурлын өрөөнд рүү явах байгаа хүмүүс өрөөсөн тийм дугуйнуудтай. Тэгээд ирэхэд ресторан ч гэсэн жоохон хол байх юм бол ресторан руу дугуйгаар явчих. Тэгээд ресторанууд нь бүгд өнгөө. Тэгээд ялангуяа одоо жишээ нь Аз хоолнууд гэсэн бүгдээрээ байж байгаа. Индиг ресторан байна, Хятад ресторан байна, тэ Франц ресторан байна, Итали ресторан гэх бүгдээрээ ингээд нэгээр байж байгаа. Хүссэн ресторан руу ороод тэгээд одоо десерт юу ч үгүй бүх одоо төрлийн дэлхийн бүх төрлийн хоолыг ингээд очиод идчих жоо. Суши муши гэсэн өнгөө ингээд байж байгаа. Larry Page Sergey Brin-ээр уулзж байсан. Тэрийг яажсан. Яг уулзчаагүй тэгтээ нөрөхөд ажилчдаа 5 өдөр болгон цааталч яадаг question answer гэдэг ивент байдیں۔ Тэрэн дээр ингээд очиод би урд нь суугаад арай Sergey ярьтай бол яг ингээд урдаас ингээд үзсэн харагдчихсэн юм байна. Тэгээ асуулт аваад хариулаад байж байгаа. Нөгөө бүр дээр үйдлээд ш бүхэл бүтэн нөгөө уул түрээсэлж байгаа ажилчтайгаа ски хийдэг гэж нөгөө тийм юм дараа явж байгаа юм яг. Гэтэ магад орж байхад нэг 60 70 мянган ажилтнтай байсан. Тэр нь нэлээд том болцсон байх вэ. Магадгүй нэг 10 мянган ажилтнтай байхдаа тэгдэг байсан байж магадгүй. Одоо Meta AI дээр бүр одоо нөгөө lifestyle гээд insights гээд тэрийг хөгжүүлж байгаа гэж дуулсан. Одоо Метад юу хийж байна? Тэрний талаар ярьж. Тийм. Одоо Мета гэдэг компани чинь өөрөө ингээд айгүй нөгөө дотроо олоол юм хийж байгаа компани. Нэг бол одоо Facebook-ыг өдөрдөж байна, Instagram-ыг өдөрдөж байна, WhatsApp-ыг өдөрдөж байна. Тэгээд дөрөвдөг том одоо баг нь болохоор юу байхгүй нөгөө Reality Labs гэдэг департамент. Тэр нь болохоор одоо бидний та бүхэн сайн мэддэг нөгөө Oculus гэх VR headset гэдэг нэг байдаг шүү дээ. Амар том юм дүүцэн тэгээд тоглоом ажилладаг. Тэрийг одоо хариуцж байгаа. Тэгээд дээрээс хамгийн сүүлийн бүтээгдэхүүн болох ингээд AI glasses гэдэг юм байна. Одоо нөгөө Ray-Ban гэдэг нүдний шилжүүлэх брэнд байгаа. Тэртэй хамтраад ингээд камер зооцсон. Тэгээд тэрийг уцтайгаа холбоод ирэхдээ смарт нүдний шил болцсон гэсэн үг. Тэгээд би яг тэр багт нь одоо ингээд Meta AI гэдэг одоо утасны аппликейшн байгаа. Тэгээд та бүхэн татаж авч болно. Тэгээд тэрэн дээр ингээд нэгэсэндээ нөгөө ChatGPT, Gemini шиг аппликейшн мөх хэрэгтэй AI тэгээд юм ба асууж болно, зураг мургаа өөрчилж болно тий. Тэрнээс гадна ингээд smart glasses-тайгаа холбогдоод тэгээд ерөөхдөө ингээд smart glasses одоо өдөржингөө та зүүцэнгээ бодчих. Тэгэх юм бол ингээд таны одоо жишээ нь ингээд ямар хоол идсэн, хэдэн калори шатаасан, хэдэн минут алхсан, хэдэн минут ингээд зогсож дэлгэж харсан тий. Утас руугаа хэдэн минут харсан. Тэгээд бүгдийг чинь ингээд анализ хийгээд байгаа байхгүй юу? Тэгээ тэр анализ хийсгээ үндсэн ингээд юу ихэд lifestyle insights recommendation буюу ингээд за юу юм бэ дэлгэц чинь ийм тэд минут харж байгаа тийм үүднээс тэрийг ингэж хийгээрэй ингэж анализ хийгээ ингээд recommendation өгдөг байхгүй тэгээрээ ингээрэй гэдэг санал хүсэлт ингэж AI бүгдийг энэ бол бүгдийг AI хийж байгаа. Тэгээд AI үндсэн дээр ингэж санал өгөөд тэгээ нэгэсэндээ тэр чинь бол яг тийм амар удаан хугацааны дараа биш. Ихэдээ зүгээр шууд нэг хоол идчихсэн чинь 10 минут дараа шууд ингээ анализ хийсэн байна. Шууд ингээ бараг л instant аахгүй тий. Зүгээр нэг өдөржингөө зүүж хамгийн өцөс төгсгөлд нэг удаа ингээ харуулахгүй байн ингээ харуулаад recommendation хийгээд яваад байна юм. За одоо би сая Америкт яжгаад Best Buy Ray-Ban glass авлаа л да. За. Яг Meta AI glass авсан юм уу тий? Тий. Best Buy яг Meta AI glass авсан. Тэгээд одоо тэгэхээр Meta app-аас суулгаад шууд яаж саяны одоо lifestyle insights тэр хараа гаргаад тэр бол зүгээр хөгжүүлж байгаа. Тэр хөгжүүлж байгаа юм тий. Гэхдээ одоо бол шууд ягаал одоо нөгөө юм одоо AI-тайгаа холбогдоод би зүгээр
зүгээр гангараа маягаар л зүгээд байгаа. Холбож амжиг аваа. Зөв. Одоо юу хийж болох вэ гэхээр гласаа зүгээд тэгээ одоо жишээ товчоо дараад hey meta энэ юу вэ гэж зураг мөргийн одоо асуугаад одоо жишээ ингээд теннис менс тоглож байхдаа hey meta миний коуч болоорой. Би одоо ингээд теннис яаж тоглох вэ гэдэг ингээд хараад тоглож моглоо те. Тэгээ би сакс тоглож байгаад hey meta одоо миний саксын коуч болоорой юу хийж юу буруу зөв хийж тэр мэж бүгдийн чи спикерээр яаж чадна гэсэн үг. Одоо тэгэл ер нь юу болчихлоо шүү дээ те. Ер нь одоо тэгэл шилээ зүгээл тэгэл энэ шил одоо хүмүүс нөгөө утсаараа ингэж оролдоно гэдэг шиг яг л шилээрээ л ингээл хараад ингээл ярилцаал ингэж шүү дээ. Гэтэ яг нөгөө нэг одооны яг үзэгч жоохон юу яж магадгүй. Тэр Meta Ray-Ban үзэж байгаагүй сайн мэдэхгүй байх. Гэхдээ ихэд олон янз Ray-Ban байгаа. Хамгийн үнэтэй нь болохоор нэг заа 1000 орчим долларын Ray-Ban одоо яг хэллээ шүү дээ. Яг нүдэн дээр чи ингэж гарч ирдэг байхгүй одоо ингээд project хийгээд аппликейшнээ сонгоод одоо гараараа ингэж гарныхаа булчингаар ингэж өдөртдөг бүр хуруугаараа чи тэг булчин чи ингээд мэдрэгдэж байгаа хөдөлж байгаа. Тэрэн дээр ийм юу зүгээд боговчиг юм зүгээд тэр хөдөлгөөн дээр ингэж нүднийхээ одоо тэр байгаа юм мэдэрдэг ерөөхдөө контрол хийдэг гэсэн үг гэсэн дөө. Тэр бол ингэж хамгийн сүүлийн үеийн технологи. Тэр нь бас маш их инвестмент хийж байгаа. Тэгээ тэрнээс гадна зүгээр л нэг тийм дэлгэц гаргаж ирдэггүй Ray-Ban-ууд байгаа шүү дээ. Тэдний жоохон хямдхан тэрийг ашиглаад бас байж бол. Тэргээр дуу сонсож бичлэг хийж зураг авч энэ тэр бүх юм хийн юм байна. Хоёлоо тэгэхээр AI-ийн талаар нэг товчхон ярилцъя л да. Одоо ингээд AI чинь өөрөө ихэнх софтверыг ингээд өөрөө ингээд ячиж штэ тий. Одоо бичиж штэ тий. Тэгэхээр нөгөө одоо өөр шиг чинь ингээд инженерүүд байгаа тий. Энэ алга болох юм уу? Эсвэл лаг инженерүүд, дундаж инженерүүдийн ялгаа яг яаж гарч ирэх юм? Тий. Яг гоо зүгээр тэр зүйлийг мэдээж хүмүүс ингээд одоо бичлэг үзүүлдэг ч юм уу тий одоо вебсайт одоо news article энэ харангууд ингээд жоохон сандарч айж магадгүй тий одоо би чинь ингээд кодоор сурж байгаа штэ AI-аас болж би ажиллах болох юм уу гэдэг асуулт чинь амар одоо попраад байгаа. Тэгэхээр би тэрэнд бол ерөөсөө нэг одоо санаа миний хувьд нэг би санаа зовдөггүй. Гэхдээ яг магадгүй дөнгөж коллежоо төгсөж байгаа хүүхдтэй дөнгөж ахлах сургуулаа төгсөж байгаа би код болмоор байсан бол яах вэ гэдэг тэд нар жоохон ингээд сандарж байгаа би үнэхээр ойлгож байна. Яагаад гэж байгаа гэхээр одоо би ингээд Америкт ингээд ажил хайж байгаа хүмүүсүүдийг харангууд 5-аас дээш жилийн туршлагатай тий над шиг одоо хүмүүс бол ажилдаа бол бүр ямар ч асуудалгүй бүр мангар олон одоо позишнуудыг олж чадаад байгаа байхгүй. Одоо манай найзууд чинь ингээд эхнээсээ ингээд ажил хайж байгаагүй баг 5-6 компани оффроуд ингээд бэлтцээ яваад байгаа байхгүй тий. Тэр бол ингээд 5-аас дээш жилийн туршлагатай хүмүүс бол ямар ч суулгаж ажил олж байна. AI ертөнцөд ч гэсэн. 5-аас доош жилийн туршлагатай хүмүүс бол жоохон хэцүү байгаа. Дөнгөж одоо төгссөн оюутнууд ч юм уу ингээд дадлаг хийх гэдэг оюутнууд ч юм уу тий. Тэднийг ингээд яагаад компаниуд жоохон авахыг ингээд эрмэлзэхгүй жоохон эргэлзээтэй байгаад байгаа гэхээр ингээд AI-аар одоо жишээ нь би ингээд юм бичээл за одоо надаа энэ одоо Flappy Bird гэдэг тоглоомыг хийчихгийгөө хийчин. Гэтэ гол нь тэр нөгөө нэг баг туршлагатай хүмүүс чинь тэр бичсэн код нь хараад ойлгохгүй байхгүй тий. Тэгэхэд ингээд 5 жилийн туршлагатай senior одоо инженерүүд хараад энэ AI бичсэн код чи энэ лайн дээр буруу байна. Энийгээд ингээд засах хэрэгтэй. Тэр чин буруу байна. Ингэ чи юм бэ гэдэг бүгднийг ингээд сайн мэдчихэдэг учраас тэрний ялгаа гарч ирээд байгаа байхгүй. Тэрний ялгаанаас болоод компаниуд 5-аас доош жилийн туршлагатай хүмүүсүүдийг авах нь жоохон эргэлзээд байгаа. Тэгээд тэрийг одоо яаж одоо hire хийгдэг болох вэ гэхээр нэгэсэнд бол тэр junior engineer гэж яриад 5-аас доош хэлсэн. Тэд нар чинь бүр маш сайн бүр их сургуулиас ахуулаад бүр маш сайн байх хэрэгтэй. Тэр кодо бүр илүү нарийн мэддэг байх хэрэгтэй гэсэн. Өдөөөнийхөөс бүр тэгэхээр нэгэсэндээ оюутан байхын боломж одоо мэдлэг хураалт чинь бүр өмнөх одоо 10 жилийнхээс боёо бага байх юм бол одоо бараг 4-5 дахин илүү сайн сууж одоо мэдлэгээ ингэ цэнгэжүүлж байх хэрэгтэй. Бүр илүү их нарийн байх хэрэгтэй гэсэн үг хэрэг. Манай подкастын хамтран ажиллагчаар Sky Media ажиллаж байгаа. За Sky Media маань бол цоошин үйлчлэгээ нэвтрүүлсэн high speed 2 дахин хурдан, high speed 5 дахин хурдан гэдэг ийм гоё шинэ үйлчлэгээ 3 сарын турш хэрэгжүүлж байгаа юм байлээ. За тэгээд мэдээж нэг хязгааргүй хэрэглээтэй учраас нэг дата дуусна, хэрэглээ удаашрна гэж одоо санаа зовх юм байхгүй. Тэгэхээр одоо 2 дахин юм уу 5 дахин өөрөө ингээд гоё сонгочиж болно. За тэр Netflix 4K энэ төр үзэх нэг гацж мацтай шүү дээ. Ямар ч асуудалгүй гэр бүлэрээ яг үзэхэд ингээд олон талаас ингээд олон төхөөрөмжнөөс ороход бол интернетийн хурд асуудалгүй учраас тэр нь бол янзын гоё сайхан юм байна. За тэгээд нэг IPTV-г нэг 96 цаг нөхөж үзнэ гэдэг чинь одоо тэ Asian Box, Movie Box тэр чинь айгүй амар байгаа байхгүй нөгөө контентуудыг нөгөө хурж үзэх гэхээр нэг хязгаар ингээд дуусчаад идэв шүү дээ. Тэгээ тийм асуудал бол байхгүй. За тэгээ 50000 гаруй киног бол одоо бүх кино багцыг нэмэлт төлбөргүйгээр одоо үзэх боломжтой. Одоо энэ багц дээр нь төлбөртэй түрээс л энэ дээр нь тэхгүй яг ингээд 50000 кино гэдэг бол одоо үнэхээр аятайхан тийм маш олон сонголтын цар хүрээтэй гэж бол хэлж болно. За тэгээд том файлуудыг хурдан татдаг нь үнэхээр амар одоо бүр юу вэ 50 гигаг
15 минутанд татна гэж байгаа байхгүй. Тэгээ энэ бол одоо ерөөсө high speed айгүй гоё тийм high speed 2x, high speed 5x гэдэг юм хоёр өөр багц байгаа юм билээ. Тэгээ 3 сарын турш 50% хөнгөлөлттэй үнээр. Одоо яг 3 сарын турш ийм гоё хөнгөлөлттэй юм урамшуул бол зарлж байгаа юм байна. За тэгээ шинэ хэрэглэгчтэй бүр ингээд юу гэж байгаа шүү. Нэг хосыг мөнгө нэг гэр бүлийг баалигаар аялуулна гэж байгаа. Тэгээ дэлгэрэнгүй мэдээллийг 76 9000 гэдэг дугаараас бол аваарай. Тэгээд Sky Media манайтай хамтарч ажиллаж байгаа байгууллагатай баярлалаа. High speed интернетийн хурд 2 болон 5 дахин үржигдлээ. Та 3 сарын турш 50% хөнгөлөлттэй үнээр шинэ хэрэглэгч болоод Бали руу хосоороо болон гэр бүлээрээ аялаарай. 76 9000. Одоо за ямар ч салбар бай хамаагүй зөө. Та AI-д ингээд энэ салбарт ажиллаж байгаа учраас асууж байгаа. Тэртээ тэргүй ингээд одоо AI гэдэг зүйл бүх салбарыг давмгаалж. Тэгэхээр тэр хүн салбараас үл хамааран одоо байгаа 14-өөс 18 настай хүүхдүүд гэж бодъё. Ямар ур чадварыг сурвал энэ AI давмгаалсан ажлын байрны ертөнцид амьд гарч үлдэнэ гэж бодож байна. Зөв. Ерөнхийдөө бол ийм наадах чинь хариулахад ерөнхийдөө нэг хид хідэн одоо карьерийн одоо зөв чиг байгаа. Нэгдүгээрт. За нэгдүгээрт бол ингээд тэр одоо AI ертөнцид ингээд урд нь гарч явъя гэж бодож байвал тийм үү. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр AI хөгжүүлэлтэнд ор гэсэн үг. Хөл нийлүүлэн алхах гэж ярьдаг тийм үү. Хөл нийлүүлэн над чи хөл нийлүүлэн алхах гэж ерөнхийдөө бүр урд нь явна гэсэн үг гэсэн та. Хөгжүүл AI-ийг хөгжүүлж гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол AI-ийн одоо судалгаа хийж байгаа компани одоо жишээ Google-ийн DeepMind гэдэг салбар ч юм уу тий одоо манай Meta-гийн MSL энэ төр гэдэг тиймэрхүү яг компаниудын AI департаментэд нь ороод одоо OpenAI шууд ордог ч юм уу тий тиймэрхүү байгаад AI-ийн судалгаа хийдэг компанид ороод өөрөө нөгөө нэг artificial intelligence их багт ороод machine learning багт нь ороод тэгж явах юм бол бүр хамгийн эрэлттэй. Одоо бол тэр одоо мэрэгчлээ хүмүүс одоо Америкт бүр зүгээр топ хамгийн сайн цал авч байгаа хүмүүс болчихж байгаа бүр та бүхэн сонсон тэгээд түрүү жил манайх OpenAI-аас нэг инженерийг 100 сая долларын цалинтай авлаа гэх тиймэрхүү юм шуурч байсан шүү дээ. Тэгэж дээрээс нь бас нэг манай одоо хамгийн залуу нөгөө нэг юу бааш 28 настай 27 настай Alexander Wang гэдэг нөхөр байгаа. Тэр ч одоо AI департаментын дараа нөхөр тэгээд тэрийг ч авахын тулд манай Zuckerberg ч 14 тэрбум доллараар авлаа шүү дээ. Тэгэл бодод. Тэр OpenAI юун дээр Zuck бол тэр 100 сая долларыг бол сонсч хятад нөхрөөлөө. Ерөнхийдөө нэг хитнийг одоо багаар нь авч байгаа тийм багаар нь нэг хүнээр нь гэхдээ тэр топ researcher-уудыг зөвхөн тэгж авсан. Тэгэхээр 14 тэрбум доллар чи хаашаа хин рүү явж байгаа. Тэр чи Alexander Wang гэдэг нөхрийг авах гэж. Alexander Wang авахд 14 долларыг Wang-д төлж байгаа юм уу? Яг үгүй тэр нь нөгөө нэг юу тэр компани зарлалт үстэй тий. Тэр нөгөө нэг Alexander Wang-ийн компаниг 49% худалдаж авахд тэгээд тэр гэрэндээ болохоор ингээд манай Alexander Wang-ийн одоо Meta-гийн ажилтан болоогч орж ирэх тим гэрээтэй орж ирсэн баг. Тэгэхээр 49% нь Meta худалдаа авцсан. Тэгээд тэр нь ирэхэд 14 тэрбум болж байгаа байхгүй юу? Одоо тэгэхээр зүгээр би энтгийг мэдгүй хүүхдүүдийг сонсч байсан л 13 4 хүүхдүүдийг бас аваад байна гэж сонсч байсан. Би тэрийг ста сайн мэдэхгүй юм. Би амар жоохон л юу ховор л үзэгдэл ах. Тийм л баг зүгээр тийм нөгөө outlier гэж ярьдаг. Тийм цойлогч тийм зүгээр нөө хэлэх гээд байгаа юм. Үнэхээр энэ ур чадвараа хөгжүүлж чадах юм бол тэр мөнгө төгрөг цалин хэмс бүр утгаалтцсан байгаа юм байна тийм. Харин яг AI хөгжүүлэлтээ яг ертөнцид болохоор ингээ мөнгийг бол ингээ цацж байгаа байхгүй одоо бол зүгээр. Яг AI ингээ урд нь байлгах гэдэг хичээж байгаа. Тэгээ нөгөө нэг Scale AI гэдэг компани чинь үүсгэн байгуулсан Soko Alexander Wang чинь тэгээ тэр Scale AI-ийн яг яадаг компани байсан бэ гэхээр одоо юу штэ. Одоо энэ шин зургийг анализ хийгээд тэрийг чинь мэдээж за эн чинь бол ус байна, эн чинь стакан байна, эн чинь цагаан ширээ байна тэргээд тэрийг чинь анх AI мэдэхгүй штэ. Тэрийг чинь хүн ингээ харангуутаа нэг зурган дээр за эн чинь ширээ, эн чинь ус, эн чинь стакан гэдэг тэгэж одоо labeling буюу одоо яг механикаараа бичдэг юм хэрэгтэй байхгүй тий. Тэгэхээр тэр Alexander Wang-ийн компани болохоор бүх зураг бичлэгийн тэр бүгднгийн сайхан ингэж label хийдэг байсан. Ерөнхийдөө sweatshop гэж ярьдаг. Тэр ингээд ерөнхийдөө баахан Азийн хямдхан цалин дээр нөхдүүдийг ингэж хэдэн цагаар ажиллаж байгаа. Тэгээ баахан зураг өгөө текст өгөө за энэ натараа категори label хийгээл тэгдэг компани байсан байхгүй тий. Тэрийг бодлож авсан гэсэн үг тий. Тэгэхээр ахаа буцаад асуулт руу ахаа орчихъя л та. Тэгэхээр одоо энэ тоглоомын урд нь гიშгэхийн тулд тийм үү? За одоо хоёулаа өсвөр насны хүүхдүүдэд зөвлөе. Эцэг эхчүүдэд давхар зөвлөе л да. За математик сайн яах хэрэгтэй. Тоо сайн бодох хэрэгтэй. Ямар ур чадруудыг ер нь эзэмшээд эхэлсэн байх хэрэгтэй. Тий. Одоо яг тэр AI судалгаа хиймээр байвал математик бол хамгийн чухал. Математик статистик хоёр хамгийн чухал. Хязгаарч модноос гараагүй гэж би дахин хэлдэг шүү. Математик статистик хоёр хамгийн чухал. Одоо энд ерөөхдөө AI гэдэг чинь статистикийн модель бүр маш их чухал. Математикаас баг илүү чухал байж магадгүй. Статистикээр явж байгаа. Тэгээд
Тэр бол ингэж AI судалгааны тал дээр юм тийм үү. За тэр бол ингэж нөгөө wave байлаа wave урд нь явж байгаа хүмүүсэд яриад байгаа. Хамгийн одоо эрэлттэй. Тийм wave гэдэг чинь одоо дундаж дийлэх штэ тий тэр. Тэд нар болохоор хамгийн эрэлттэй юм. За ингээ wave дагаж байгаа хөл нийлээ алхаж байгаа гэж юм тийм үү. Тэд нар чинь болохоор ингээ яг тэр нөхдүүдийн гаргасан одоо ChatGPT AI төлөвлөдөө бүгдийг нь ашиглаад тэгээд өөрийгөө 10 дахин ч юм уу 100 дахин илүү productive болгох гэдэг хүмүүсүүдийг яг бүтээмжээ ихсэх гэдэг хүмүүсүүд яриад штэ. Тийм болохоор тэр бол ингээ миний бодлоор ихэнх хүмүүс авах гэж бодоод байгаа. Тэгэж болно. Тэгээ одоо тийм тэхийн тулд одоо та бүхэн тэр ChatGPT Gemini бүх AI сайн ашиглацгаар код бичиж байгаа бол код бичижсэн бүгд өдөр болго ашиглаж тий. Ерөөдөө тэгээд ингээ одоо өдөр болго өөрчлөгдөж байгаа болохоор тэрийг сайн up to date байж ингээд шин төлөвлөлт өдөр болгон гарч байгаа тэрийг ингээд бүр сайн судалж авах хэрэгтэй. За тэрийг бол ингээд right the way гэж яриад байгаа юм тийм үү. Тэгээ өөр нэг юм байна. За өөр нэг юм нь болохоор ингээд AI-тай өрсөлдөхгүй салбар гэж бас байна. За одоо AI ямар ч хамаагүй одоо жишээ нь Америкт бол тэр бол defense industry байгаа. Тэгээ тэр бол ингээд маш нууцлалтай. Одоо тэрийг бол ингээд AI байхгүй гэдэг чинь маш нууцлал хамгаалахын салбар. Тэгээ тиймэрхүү гэсэн тэр ингээд жоохон нууцлал ихтэй. Одоо жишээ нь эрүүл мэндийн салбар ч юм уу, хуулийн салбар ч юм уу тиймэрхүү AI юмнууд арай жоохон тийм орж амжаагүй ч юм уу, арай жоохон тийм нууцлал ихтэй салбарууд байх юм тийшээ орж болно тий. Тийшээ орох юм бол чи AI-тай бараг нэг одоохондоо жоохон нөлөөтэй байгаа ч ирээдүйчсэн жоохон нөлөө нэгсэн чинь одооны зүгээр нэг жирийн салбартай харьцангуй бол нөлөөл байхгүй байхгүй тий. Тиймэрхүү ерөөхдөө 3 чиглэлээр ингээд явж болж байгаа. За тэгээ өөр чадвараа сайжруулах гэх юм бол энэ AI гэдэг чинь зөвхөн нөгөө нэг компьютертэй холбоотой учраас одоо хүнтэй харьцах ярианы чадвартай сайн одоо тийм presentation skill энэ ч юм тэр мэрич бол ерөөхдөө одоо бүр маш илүү чухал болоод байгаа гэж яриад байгаа байхгүй. Одоо ингэж productive хүн ингээ ажлын дээр productive байна гэдэг чинь person to person буюу хүнтэй communicate хийх чадвар чинь тогтолцоод байвал тэр чинь одоо хинт чирэг болчих жоох. Тэр бол ингэж маш чухал ямар нэгэн project байлаа гэхэд за наад нөхрий чи яа энийг хийлгүүсээ ихэд ингээд project-а тэгэж ядчаад ингээ ойлгуулдаг байх тайлбарч чадсан менежер хэрэгтэй байгаа байх тий. Тэгэхээр нэг олонний өмнө ярих тэр ур чадвар тэр бусадтай харьцах чадвар энэ бол бас л модноос гарахгүй тий. Тэр бол одоо бүр олон ихсэн гэж бодож байна би нэ. Тэгэхээр нөгөө эсрэгээр нэг асууж. Тэгэхээр нөгөө хүн гэдэг элемент нь айгу хүчтэй яг хүнтэй харьцах. Тэгэнгүүт AI юу штэ тий. Ямар одоо хүний human problem гэж ярьдаг тий. Хүний асуудлыг хизээч шийдэж чадахгүй. Тийм асуудал юу? Одоо ийм байгаа. Одоо ихтэй та нар бүхэн ингэж AI гэдэг зүйлээ яаж ажиллаж байгааг нэг жоох ойлгох хэрэгтэй байх гэж бодож байна би. Одоо ингээд нэг одоо нэг индастри дээр нэг ийм term гараад AGI гэдэг нэг мараад байгаа. AGI чинь тийм яг үнэ artificial general intelligence гэж яриад байгаа. Тэр нь болохоор ихэд хүний хийж чадах юм бүх юм AI хийж чадвал тэрийг одоо AGI гэж яриад байгаа. Гэтэ би тэр бол би бол гарах бүр хизээч болоо гэж бодож байна. Одоо зарим AI компаниуд 5 жилийн дараа 10 жилийн дараа гэж худаагаасаа ингэж хөргөөл тэгээ би бол тэр бол болоо гэж бодож байна. Яагаад би тэгж бодож байна гэхээр нэгдүгээрт ингээд ChatGPT гэдэг зүйл чи яаж ажиллаж байгааг тэ ойлгох хэрэгтэй. За одоо жишээ нь би ингэж тайлбарлая. За миний нэрийг Цингүн гэд нэг үйлбэр ааштай миний нэрийг Цингүн гингүүтээ араас нь гэдэг одоо үгчим статистикийн хувьд маш байх магадлал ихтэй байгаас тий. Тэгмүүдээ ээж тийм хийгээд байгаа. Ерөөсөө ингээд статистикийн бодлого бодоод хамгийн одоо миний саний хэлсэн үгэндээ дараачийн үг нь таамаглалын хувьд 70% ч юм уу гэдэг үг байд те. Миний нэрийг Цингүн гэдэг мэдээ заавал зөв гэдэг байх албагүй юм. Тэр чинь статистикаар яваад байгаа. Тийм болоо та бүхэн ингээд ChatGPT-гээр юмнууд харж байгаа. Тэр чинь ингээд цуварж өснөд гарч ирдэг шүү дээ. Ингээд цуварж гар. Тэр чинь ингээд яг үүндээ зүгээр таанд cool animation харуулдаг ингээд цуварж байгаа ерөөсөө биш байхгүй. Тэр чинь ингээд нэг ингээд өгүүлбэр болгоны дараачийн үгийг чинь ингээд predict ингээд явуулаад байгаа байхгүй. Ингээд цувруулаад ингээд тамаглаа явуулаад. Тэгээ яагаад ингээд хурдан цуварж гарч иж байгаа гэхээр мэдээж тэр одоо болгоны чинь ингээд компьютерээр бодож гаргаж ингээд явуулаад байгаа байхгүй. Тийм болохоор тэгж явж байгаа. Та тэгээд ингэж бодод үз. Хэрвээ AI зүгээр л ингээд статистикийн магадлалаар ингэж predict хийж нэг үгээ ингэж нэг нэгээр сонгох юм бол хүн тэгж ажилтдаг уу? Гүү штэ. Хүн бол ерөөсөө тэгж ажилтдаг. Тийм болохоор энэ одоогийн бүх одоо ChatGPT-ийн дэр гэдэг юм чи LLM гэж ярьдаг large language model гэж ярьдаг те. Тэр бүх юмныхын шинжлэх ухаан ч одоо 2017 онд гарсан одоо Google-ийн тийм research paper байгаа. Тэрэн дээрээс үндэслэгдсэн зүйл байхгүй те. Тийм болохоор ингээ AI LLM шиг тийм бүр одоо бүх одоо юмыг өөрчилсөн тийм судалгаа дахиж гарч ирж ээж тэр AGI руу орох гэдэг байхгүй. Одоо ерөөхдөө хийгээд байгаа бүх юм юу? Зүгээр л ингээл дата центр томруулъя, компьютерээ томруулъя, модельээ томруулъя гэдэг. Зүгээр л ингээд томруулъя гэдэг юм байгаа. Тэрнээс шил судалгаагаа бүр оронгоор нь өөрөөсөө шинэ судалгаа гараад ирээ. Тэрнийхээ үндсэнд ингээ AI сайжруулж юм ерөөсөө биш. Зүгээр л нэг юм томруулаад байгаа юм байхгүй юу? Нэгсэндээ одоо predictive model гэж ярьдаг тийм ээ. Тийм ингээ таамаглаж байгаа юм загварчлал модель тийм ээ. Нэг одоо бид нар байгаа хиймэл оюун ухаан AI маш их датаг аваад зүгээр сайхан ингээд нэг эвтэйхэн нэг гоо ингээ базаад амар болгоол өгж байгаа шүү дээ. Тэрнээс биш сэтгэж байгаа юм байхгүй. Хүний эмоц, хүн юунд инээдэг, одоо энэ хүнийг агсан төвшний хүн бий болгоно гэдэг бол маш холоо гэх гээд юм тийм үү. Тэгэхээр
дараагийн пейпер гарч ирж иж. Тий. Дараагийн төвшний тийм одоо супер human, супер компьютер гэх үү тэр төвшин рүү л очно гэх гээд шүү дээ. Яг үнэ. Тэгээ одоо тийм болохоор ингээ зарим AI компаниуд тэгээд байгаа. Одоо бид нар хитрхи ингэж LLM рүүгээ туушраад байна те зүгээр энийгээ сайжруулахад туушраад байна. Бид нар тийх ёсгүй. Бид нар ингээ AI гэдэг зүйлээ ингэж үндсэнд нь ингээ сайн ойлгоод тэрийгээ бүр ингээ дараагийн шин нээлттэй хиймээр байна гэд бас тэр одоо судалгаан дээр ажиллаж байгаа хүмүүсүүдийг бас бүр улам тэрийн дээр ингэж ухаантай хүмүүсүүдийг байр туршмаараа гэдэг тийм бас юм бас яваад байгаа гэсэн юм. Яг уу тодорхой хэмжээнд хүний тарих бас тэгж ажилдаг баг. Тэр тодорхой яг үнэ. Тодорхой гэж байгаа. Ягаад тэгэхээр ийм багхгүй юу? Багада нохоонд хазуулж исэн бол нохооноос айж байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр тэр өмнөх туршлагыг таамаглаад predict тэгээд ингээ бидний trauma юу. Тэгэхээр хүний тарих яаж ажиллаж чинь өмнөх туршлагаас үндсэлж таамаглаад ингээд байгаа шүү дээ. Одоо нөгөө плейлистэн дээр байгангууд нэг дуу чин дуусангууд дараагийн дуугаа ингээд толгоонд ч орж ирдэг шүү дээ, тийм үү? Тэгэхээр одоогийн LLM одоо энэ AI гэдэг зүйл одоо ChatGPT бол LLM дээрээс суурилж ийн л та тий. Энэ бол зүгээр хэл зүй модель واخхой юу. За. Тэгэхээр хүн хэрхэн хүний тарих таамаглаж байгаа маягаар ажиллаж байгааг л дуурайж загварчилж байна. Тэгэхээр хүнээс шал өөрөөр сэтгэх тийм ирээдүйн AI байх вариант байгаа юу? Би бол боломжтой гэж бодож байна. Тийм. Би бол боломжтой. Тэгээд одоо зарим хүмүүс ч бүр тэгж ярьдаг шүү дээ. Одоо ингээ хоёулаа ярьж байгаа чинь те зүгээр нэг компьютерийн симуляц гэж бас ярьдаг байна. Зүгээр. Одоо ингээ компьютерийн симуляц ингээ өөр нэг одоо орчин үеийн оюутан нөхөр бакалаврынхаа прожектээр энэ дэлхийн ертөнцийг байгуулад ингээ юм туршилт байгаа. Энэ бүр нэг оршихуйн асуудал яриад. Би бол тэрнээс илүү модель гарч ирнэ гэж сайжруулж бодож байгаа. Тийм. Одоо бол ингээ сайжрахгүй ямар ч шалтгаан алга ирнэ. Одоо ухаандаа бол ингэх гээд байгаа байхгүй те. AI одоогийн баягаар хөгжих юм бол үсрээд супер хүн болно. Хүний сайн хэлбэр. Тэр нөгөө Илоны ч гэсэн яриад байгаа юм параллел. Бүр шал өөр бидний төсөөлөөгүй маягаар сэтгээд явах юм бол одоо зүгээр би ингэж асах гэдэг юм л да бас. Энэ дээр зүгээр нэмчээ. Бид нар ингээд нөгөө манай монголчууд ч бас нөгөө эрт дээр үеэсээ нөгөө Багдадын номын саммаг шатаагаад дэлхийн хөгжлийг 200 жилээр ухаасан гэдэг. Хоёул шинжлэх ухаанаа бодох юм бол шүү дээ, тий. Юу аахгүй тий. Одоо 1880-аад онд оны одоо нээлтүүд өнөөгийн нийгмийг бүтээжилтэй microprocessor, radio wave энэ чинь л ингээд энэ бүх юм ингээд бүтээсэн байхгүй. Тийм учраас шинжлэх ухаан маань бидний ийм л юм мэднэ. Бид нар нэг дээр нэмэх нэг тэнцэх нь 2 гэж мэднэ. Бид нар цахилгаан л мэднэ. Цахилгааныг л яаж ажиллах юм. Тэгэнгүүт AI маань шал өөр тийм үндэс суурьтай хөгжлийн бүтцийг бас гаргаж ирэх вариант байна уу? Би бүр тэр өнцгөөс нь хараад. Тий, би бол байна гэж бодсон. Тэгээд мэдээж тэрийг хариулахын тулд одоо надаас илүү ухаантай хүмүүстэй л ажиллаж байгаа. Би бол тэгж гарч ирэл гэж байна. Ингээд дэлхийгээ байгаагүй нээлтгээд бас юу байд юм аа. Одоо ингээд компьютерийн одоо ертөнцид ингээд нэг юм бодогдоогүй бодлого гэж байдаг байхгүй нөгөө нэг тэрийг тэгээд нэг PNP гэдэг нэг юм байдаг. Тэгээд тэрийг бодчих юм бол миний бодлоор ихэд дэлхийн хамгийн алдартай хүн болох гэж боддог юм. Тэр сонирхолтой байдгийн. Тэр ямар хүчтэй бодогдоогүй бодлого гэж юу гэсэн үг юм бодчихвол яах вэ? Одоо ийм байхгүй. Одоо ингээд та бүхэн нэг Sudoku гэдэг нэг тоглоом мэддэг гэдэг хамгийн ойлгомжтой. Sudoku мэдгүй ч гэсэн ерөөхдөө зүгээр одоо чинь юу муу гэж бодчих. Шатарч юм уу, даам ч юм уу тиймэрхүү тоглоом байсан гэж бодчих. Тэгээд Sudoku-г ингээд та бүхэн ингээд бүгд тоогнуудаа бүгдөөд тэрийг ингээд шалгахын тулд маш амархан байхгүй. Одоо ингээд би ингээд за энэ мөрд нэгээс ис байна уу те тэр мөрд нэгээс ис байна. Ингээд амар амархан шалгах чинь хитгэн үйлдэлээр шалгах чинь. Тэгтээ тэгээд одоо компьютер чинь ингээд Sudoku-гийн бодлого ингээд өгнө шүү дээ. За наадах бодоодох гэх үг юм уу. Тэгэхэд чинь ингээд компьютер яаж бодох вэ гэхээр нүд болгон дээр нь л ингээд за нэгээс ис болох уу, нэгээс ис болох уу, нэгээс ис болох уу гэж махчилж бодно. Компьютер бол. Мэдээж хурдан бодчих чадна гэхдээ махчилж бодно те. Тэгээд тэр чинь бүр асар их одоо юу байхгүй юу? Компьютерийн энергийг зарцуулж байгаа байхгүй юу? Тэрийг бол ингээд шалгаж байгаа шигээ ингээд амархан бодож чаддаггүй байхгүй те. Тэр үндсэн дээр одоо бидний бүх одоо нэг банкны системийн одоо криптографик модель энэ төр гэж явдаг байхгүй. Одоо ингээд пассворд чинь нэг газар хадгалаад шүү дээ. Тэгээд тэрийг чинь ингээд одоо пассвордыг чинь ингээд бодож олохын тулд бас тэрний үндсэн дээр одоо бүх юм ингээд суурилдаг гэх юм одоо би одоо жишээ нь усыг одоо газар тасгалаад тэнгуү тэр усыг би буцаагаад энэ саунд хийж чадах уу гингүүд тэрийг хийж чаддгийг ингээ банк хийж чаддгийг ингээ баталчих юм бол энэ дэлхийн одоо бүх одоо тэр банкны салбарын security system дээр байгаа тэр бүгдээрээ ингээ байхгүй болно гэж ярьдаг байхгүй юу. Ягаад вэ гэхээр одоо тэрийг бодох хурдан аргачлалын нэг одоо ухаандаа нөхөр зохиочих юм бол тэргээр ингээ бодоод одоо бүх юмыг кракинг хийчих байхгүй тий. Тэгээд тийм болохоор ингээ бид нэр тэр бодлыг асуудлыг тийм үгүй гэдэг мэдчих яах хэрэгтэй. Миний бодлоор тэр зарим хүмүүс ингэж ярьдээ. Одоо тэр миний яриад бодлого одоо тэр хоёрын нэг симуляц гэж хайлт ярьсан шүү дээ.
одоо манай дэлхийн ертөнцийн тэр бодлогыг бодохын тулд хэдэн зуун жил зарчуулж байгаа гэдгийг одоо бас ингэж олох гэдэг юм бол гэж бас боддог байхгүй. Одоо нэг өөр нэг оюут нөхөр тий. За өөр нэг оюут нөхөр за тэр нөхрийн project юм шүү. Project нь одоо за жишээ нь ингээд Чингис хаан гэдэг нөхөр тэр одоо Багдадын тэр юмыг устгачтаа тэгсэн бол одоо тэр хөгжлийг хэдэн зуун жилээр хойшлуулж байгаа гэдэг тиймэрхүү судалгаа хийж байгаа юм байна. Тий what if гэж хэлж байгаа юм шиг санагдаад байна. Гэтэ ерөөхдөө бол тэр хэрвээ тэгж хурдан бодох арга байгаа бол бид нөө жоохон сүрцэн ер нь бол тэрийг аргыг ингээ олчих юм бол яа. Тэгээд дуусаа юм уу? Дуусаа ер нь бол тий. Бүх одоо компьютер нууцлал гэж байхгүй. Тэгээд ямар бодлого юм тэр? Харин тэр бодлого нь болохоор ингээд одоо юу юм бэ? За ерөөхдөө зүгээр хэцүү бодлого байна уу, амархан бодлого байна уу гэдэг асуулт те. Тэгээд тэр бодлого нь болохоор ерөөхдөө ийм. За би зүгээр математик жоохон боддог хүмүүс бид нарт энгийн хэлээр ойлгуулж болох нь уу? За энгийн за жишээ нь ингэж бодъё. За 12 гэдэг тоо байлаа те. 12 гэдэг тооны чи хуваагдагчуд нь одоо 1 хуваагдана, 2 хуваагдана те. 3 хуваагдана, 4 хуваагдана, 6 хуваагдана те. Тэгэнгүүтээ одоо энэ тоонуудыг чинь бид нэр одоо яаж болно? Одоо 12 гэдэг тоог чинь анхны тоонд хуваая гэж бодож болно. Одоо жишээ 3-ыг үрждэг нь 2, үрждэг нь 2 гэдэг бол анхны тоон ингэ юмд бичиж байгаа байхгүй те. Тэрийг бол ингээ бид ингэ шалгachж байгаа амархан жоохон тоолоор. За тэнгүүтээ трийгээ асар том тоо ботчих те. Тэр аимшигтай том тоо байна гэж бодоод трийхээ одоо анхны тоон хуваагдчихдаг ол гэж байгаа заяа. Тэрийг олохын тулд компьютер бас л ингээ махчлаад нэгээс авахлаа 2 3 гээд ингээд явдаг байхгүй те. Тэгээ тэр чин бүр одоо жилээр бодож үзэнгүүт бүр галактик дуустал одоо бараг хэдэн зуун мянган жилийн дараа тэр бодогдох учраас тэгээд ерөөхдөө манай энэ юуны пассворд энэ чинь ингээ secure байж чадаад байгаа байхгүй. Тэгээ тэрийг бол хизээч ингэж мэдээж махчилж бодож чадна. Гэтэ тэр чинь бидний хизээч нас нь хүрэхгүй байхгүй. Тийм болохоор одоо тэр мэрийн чинь үндслээд нэг RSU энэ төргээ тиймэрхүү том тоо ингээ заагдсан байдаг. Тэгээ тэр томыг гэж анхны тоонуудыг олоход амар хэцүү учраас тэгээд ингэж бид нар ингэж security сайн байгаа гэсэн үг юм бол. Тэгвэл quantum computing. Тийм бас нэг тийм байгаа нэр тийм. Quantum computing гэдэг зүйл гарч ирээд наадах ч бодчих юм шүү. Яг хурдан яг үнэ. Тэгээд тэр counting хөгжлөөр одоо Google-аас айгүй сайн хийгээд байгаа ч. Тэгээд quantum computer-ыг одоо хүмүүс мэдгүй бол ийм гэсэн. Одоо нэг бүх компьютерууд ерөөсөө ингэж гэрэл асж байгаа унтарч байгаа гэдэг юм дээр л одоо суурьсан 0 1 1 одоо нэг дэлхийн 2 дугаар дайны улмаас нэг Alan Turing гэдэг нөхөр ингэж imitation game гэх кино байгаа шүү. Alan Turing компьютерыг зохион бүтээсэн. Та бүхэн маань үзвэл за. Тэгээ тэр одоо компьютер л одоо яваад байгаа байхгүй. Тэр чинь тэр компьютер ч ерөөсөө өөрчлөгдөөгүй. Тэгээ ерөөсөө тэр компьютер ч явж байгаа. Quantum computer гэдэг нь болохоор юу вэ гэхээр зүгээр нэг гэрэл асж байгаа унтарч байгаа биш. Одоо гэрэл чинь ингээд за огт унтарсан байна гэж бол нэгөөдөө жоохон асцсан байна гэдэг ерөөдөө ингээд 0 1 биш ингээд олон state байгаад байгаа байхгүй те. Тийм болохоор ингээд компьютер бүр ингээд асар хурдан болгож чадчихж байгаа те. Энэ дэлхий дээр байгаа баг бүх компьютерийг нийлүүлээд те. 100 жил бодох юм чинь 45 секунд бодох. Тийм их байхгүй те. Тэр одоо наад чинь ингээд үнэн бол одоо жишээ бид нар ерөөхдөө тэр нэг RS-г одоо миний том тоо яриадсэн шүү дээ. Одоо 1000 жилийн дараа боддог ч юм уу. Тэр чинь одоо 1000 биш одоо 1 сая жилийн дараа боддог болох. Тэгээд зүгээр том л болох байх. Тэр quantum computer ерөөхдөө зүгээр ингээд компьютерийг хурдан болгож байгаа болохоос ш нэг тийм одоо компьютерийн power-ыг ихсэж байгаа болохоос ш яг хурдан бодож байгаа гэсэн одоо техникийг өөрчилж байгаа гэсэн бичлээ ер нь бол тий. Тэгээд хэм бол тэр гарч ирэх юм бол зүгээр тэр RS гэдэг амар том тоогоо буцаагаад тэгээд бүр том таваад хэсэгч байхгүй ер нь бол. Манай подкастын хамтран ажиллагчаар тамхинаас гарах лазер имчилгээний soft лазер имлэг маань ажиллаж байна. За тэгээд soft лазер имлэг бол хүнийг тамхинаас гаргана гэдэг бол энэ бол нэгдүгээрт манай контенттэй одоо үн цэнтэй гэдэг утгаараа бол одоо яалтчгүй бидний value бол нэгдэж байгаа. Мэдээж тамхинд бол хэрэгтэй нэгч зүйл байхгүй. Гэхдээ манай монголчууд бол бид нар бүгдээрээ бол тамхины хэрэглээнд маш их автсан байгаа. Тэгээд тамхинаас гаргана гэхээр одоо өнөө худлаа нь мэддэхгүй баахан зүйлс байдаг. Энэ бол бүр 100% rateтэй гэж байгаа. Яг хүмүүс заримдаа буцаар relapse хийх юм бол байхыг үүсэхгүй. Гэхдээ яг хүний биений гаднаас болон дотроос энэ ч ингэж хэрэглэгдэж нэхэгддэг одоо энэ цэгүүд дээр бол бүр лазер имчилгээ хийлгээд бүр хүний ингээд толгооноос хөл хүртэл ингээд 360 цэг байдаг гэж байгаа. Чих тус бүр 140 гээд эндээс 50 цэгийг нь онилж аваад тэгээд шарлах хийлгээд ерөөсөө нэгхэн удаа орно 36 минутын турш орно. Тэгээд тамхинаас гарах ийм супер үйлчлэгээ байгаа. Тэгээд та бүхэн манай Төв Номын сангийн уртлын 3 галыг бол мэдж байгаа. Тэрний 403-т бас байрлаж байгаа шүү гэдгийг хэлмээрэн софт лазер дээр очиод нэг удаа шарлага хийгээд үзээрэй. За тэгээд 7011 4361 70 10 4361 гэдэг дугаар толбог дээр 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа юм байна шүү. Тэгээд софт лазерын хамт олондоо бас
баярсан хэлье. Лазер эмчилгээ хийлгэснээр бид байгаа тамхины никотин сармагжин нэхэх чадвар суларч биеийн бодисын солилцоо цусны эргэлт сайжирдаг. Ингэснээр тамхины хортой нийтлүүд богино хугацаанд биеэс гадагшилж тамхины хамаарал бүрэн арилдаг. Өөрөөр хэлбэл эмчилгээ хийсний дараагаар тамхи биенээс нэхээ болдог бөгөөд тамхи татахгүй утгаар уур хүрэх, сэтгэл санаа тавгүйдах, юм хайх, хөлс гарах зэрэг элдв янзын зовиорууд биеэс бүрэн арилдаг. Би квантум компьютер орчвол миний одоо хамгийн догдолж байгаа зүйл бол ангаах ухаан дээр байгаа. Тэр хорт авдрес байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө асар их дата гэж байгаа учраас DNA дата нөгөө ингээ хорт авдрыг одоо remove хийж те суулж авахд холбогдолтой болоо гэж. Айгүй хүмүүс ингэж яриад байгаа. Би энийг асуумаар байгаа. Cyber security яг одоо энэ пассвордыг чинь тийм ээ. Энэ миний чинь юу код модыг тайлах хэцүү шүү дээ тий. Гөрөн баг боломжгүй тийм үү? Одоо хакердэн боломжгүй боломжгүй тий. Тэгэхээр тийм болгож байгаа шүү дээ. Тэгэхээр quantum computing гарчгаар улам одоо secure болно гэж байгаа байхгүй. Эсвэргээрээ хакерууд чинь харин бас зөрүүлээд тэр кодыг тайлахад бас амар болчихгүй юу? Тий, амар бол надад чинь ийм гэсэн байхгүй. Нэгсэндээ ингээд утас болгоно апдейт хийх гэсэн үг нэгсэндээ. Тэгээд ингээд апдейт хийхгүй бол тэгээд хуучин технологи ашиглаж байгаа дээр quantum computer-ийг ашиглаж байгаа хакерууд тэгэл ашиглаж. Одоо тий чи одоо ч гэсэн болж байгаа асуудал шүү дээ. Тэгээд одоо ч чаддаг юм биш шүү дээ лагууд нь. Тий, чадж байгаа. Тэгээд одоо тэр нөө NSA-гийн хакерууд чинь тэгж орж байгаа шүү дээ. Манай Snowden-ээс хавхуулаад тий. Тэгээд тэр чинь тэгээд тийм шоронд хоригддаг юм уу? Деважд байдаг юм уу гэмээр. Тэр чинь тэгээд одоо тэрнтэй адилхан ухаантай нөхдөө тэгээд засгийн газар ингээд ажиллаад ингээд хоорондоо зодлоод явж байгаа гэсэн үг л дээ ер нь бол тэгээд одоо жишээ нь ингээд дээр үеийн компьютерүүд чинь хактад маш амархан. Тийм болохоор тэгээд одоо компьютерд апдейт хийх хэрэгтэй гэсэн үг юм хэд. Тийм байна тий. За буцаад юу руугаа орё л доо. AI тэгэнгүүт шүү дээ тий. Одоо бид нар ингээд нэг эргээд харахаар заяа. Одоо ингээд нэг юм 10 жилд ингээд харангуут юу байдаг вэ? Манай нэг ангийн хүүхэд манай нэг багш ингэжсэн. Миний хүүхдүүд хүм болгонд сайн хүн болгоныг юм сайн хийж чаддгийг ур чадвар байдгийг манай энэ хэнийг хар гэдэг нэр нэлээд яг энэ жижүүр ихэд айгүй сайн шал угаана гэж хэлдэг байсан байхгүй хөрхий. Тэгээ нөгөөх нь шал угаасаар байгаа тийм граффити зурж мурдаг болсон зэ одоо нөгөө тэр ур чадвар нэрэгтэй л ээж тэ. Тэр цэнгүүний бодлоор одоо нэг чухал биш юм шиг заяа. Гэхдээ ирээдүйд амар чухал байх тийм ур чадвар юу гэж бодож байна. Тийм ур чадвар. Тий. Одоо бодвол юу юм бэ лүү дээ. Яг тэр чинь одоо ч гэсэн чухал л да. Би нөгөө юу гэж хэлэх чинь харизматик байх гэж яах. Тийм юм байна л да. Харизматик байх чинь бол уусаа маш чухал чадвар. Гэхдээ тэгээд одооны юм байгаа. Одоо хүмүүсүүдийн одоо ингээ emotional connection-ээс болоод одоо ингээ сэтгэл зүйн асуудал орж байгаа хүмүүс одоо амар ихсээд байгаа байхгүй юу? Ингээд тэр одоо бүх одоо компьютертэй холбоотой асуудлуудыг AI шийдэж байгаа юм бол тэгээд мэдээж хүн-хүнтэй харилцаа, хүний сэтгэлийн асуудал гэдэг юм гарч иж байгаа хөх тэ. Тэр гэж одоохондоо тэгээд хүн-хүнэл ингэж сайжруулна гэхээс одоохондоо тэгж чаддаг робот бол арай гарч иж амжаагүй шүү дээ. Ер нь бол тэгж хийж чаддаг робот гараад ирчихэж яг өөр нэг асуудал. Гэтэ тэгээд тэр тэгтлээ болохоор ингээ хүн-хүнээ ингэж сайн одоо байгаа сайхан сэтгэлийг тааруулж юм. Тиймэрхүү байдлаар тэгээд тэр чадвар бол айгүй одоо хэрэг болох гэж бодож байгаа. Тийм байна. Яг буцаад нөгөө технологи хөгжөөд хүнийхээ нийгэм рүүгөө илүү. Тий яг үнэ тий тэгж болж байгаа. Одоо ингээд сүүлийн 100 200 жил industrial revolution гэж тэгж явж байсан бол одоо ингээд хүн хүний харилцаа айгүй чухал болоод байна. Гэхдээ одоо нөгөө цэнгүүний хэлж байгаагаар бол гэтээ тэр хаа байсан одоо ингээл ирээдүйд робот найз залуу найз охин гарч ирнэ гэж яриад байна ш. Гэтээ тэр хүнийг орлох хөлбөр хаа байсан юм шүү. Би бол хаа байсан. Би бол одоо 100 мөн жил бол байгаа. Яг нь 100 жил дотор хэдэн юм гарч ирнэ нэг хэдэн специфик юм хийж чаддаг тийм. Бидний төсөөлж байгаа шиг бол биш. Би бол тийж бодохгүй нөө тэгээд. Тийм хордон гэж бодохгүй би бол. Гэтээ би бурууж магадгүй гэтээ би бол гэж бодохгүй. Манай цэнгүү маань бас нөгөө ийм кодинг платформ би болгосон мөлий тэрний талаар. Тийм, coding platform одоо би хэдэн оноос хойш 21 оноос хойш хийсэн юм шиг байна. 21 оноос одоо хүртэл гэж хийж байгаа юм шиг байна. Тэгээд тэрийг би яг яагаад хийсэн бэ гэхээр одоо би магадгүй нөгөө юуг тайлбарлах хэрэгтэй байсан юм шиг байна. Одоо дэлхийн том компаниуд орохын тулд нөгөө ярилцлагын юунууд байгаа шүү дээ. Ярилцлагын апдейт юмуд байгаа, үе шатууд байгаа. Тэгээд тэн дээр чи ингээ ерөөхдөө хамгийн том асуудал нь юу байдаг вэ гэхээр ингээд самбарын өмнө ингээд гаргаж ирээд нэг бодлого асуугаад одоо алгоритмын бодлого, компьютер сайенстэй холбоотой бодлого асуугаад тэгээд тэрийгээ за ингээ бодох асуудаг байхгүй. Тэгээд тэрийг ингээ мэдээж бодлогууд нь ингээ сан үүсгэсэн, тэгээд нэг вебсайт гаргацсан, тэгээд тийшээ ороод тэгээд за энэ бодлогыг ингээ бодъё гэх нэг тийм одоо сайт зөндөө байгаа ер нь. Тэгээд би тэгээд мэдээж ингээ судалж байгаа. За ингээ хамгийн алдартай сайт руу оръё те. Тэгээд хамгийн алдартай сайт руу оронгоо за нэг баг энэ 2-3 мянган бодлого ингээ цураал байж байгаа байхгүй те. Тэгээд ингээ за эхнээс нь бодъё гингүүд би юу ч мэдэхгүй юм байгаа шүү дээ те. Эхнээс нь бодъё гингүүд хамгийн амархан бодол нь
маш хэцүү баг. Би юу ч мэдэхгүй заяа. Тэгээд ингээд жоохон гэргэл зэн ч одоо юу гэсэн одоо энийг одоо бодох юм бол тэгээд би энэ хичээлийг чинь сурах хэрэгтэй байж таа гэдэг. Тэгээд ингээд YouTube ордог ч юм уу те одоо өөр нэг ном уншдаг ч юм уу те тиймэрхүү байдлаар ингээд өөрийгөө сайжруулж яснаа. Тэгээд за окей одоо наад вебсайт дээр ч орж одоо бодлого бодож үзье. Дахиад ингээд жоох явжсан чи дахиад ингээд нөгөө нэг хэцүү бодлого таарж байгаа дахиад юмас сураад тэгээд би тэр одоо зовлон ингээд амар туулсан болохоо тэгээд энэ кодинг платформыг өөрөө тэгээд зохиосон байхгүй юу. Тэр нь яг яадаг вэ гэхээр ингээд одоо бүр ингээд код мэдгүй хүн байлаа гэж одоо за ингээд код гэдэг чинь юм байт ингэж бүх дараалал нь явснаа ингээ за одоо тэгвэл одоо бэлтгэлээ хий одоо ингээ бодлоо тэгээд бодлоо бодчихоо тэгээд юм уншиж зааж өгчөө тэгээд за одоо дараа чинь шатаа нэгэж бод ингээд одоо алхам тутам ингээд нөгөө одоохондоо хүмүүс чинь яацыг болсон шүү дээ. Надад бол код бичихэл туслана гэсэн үг. Туслана. Ерөөдөө зааж өгнө. Тэгээд одоо нэ сүүлийн үед чинь TikTok гарсаас хойш ингээд хүмүүсэд attention span жоохон багассан гэж ярьдаг шүү дээ. Анхаарал төвлөрөх. Анхаарал төвлөрөх нь жоохон багассан гэж ярьдаг. Тийм болохоор би ингээд маш одоо богинохон тест бичээд текст бичээд тэгээд бодлого ч гэсэн айгүй амархан зөвхөн хитэн character бичээд бодчихсон. Тэгээд bite size learning гэдэг нэг term байгаа. Жижигнэр ингээд сурах тий. Тиймэрхүү зүйлийг ингээд авч жагаад тэгээд ингээд болгонуудаа ингээд асар жижигэн гой ингээд амархан болгонуудаа ингээд үндсэн дээрэр тэгснээр дараа одоо ингээд эцэст нь одоо жишээ нэг том одоо компани ярьсан бодлого боддог ч юм уу тий. Тиймэрхүү одоо платформ хийсэн байхгүй. Тэгээд тэрийг тэгээд энэ ажлын ярилцлага гэснээс нэг зөвлөсөж Google угаасаа орох маш хэцүү гэдгээр алдартай тий. Ингээд бүр ингээд хамгийн ухаантай хүмүүсийг аавна гэдэг амар шалгалт. Иймэрхүү төрлийн ажлын ярилцлагууд байдгүй л гэсэн үг байна. За BMW дээр Хонконгийн салбар дээр лөө манайхаар BMW гэж ярьдаг машин тий. BMW дээр маш олон хүмүүс ажилд апплайд хийж байгаа учраас тэндээс ийм бас их сонирхолтойгоор сонгон шалгаруулдаг юм л да. Жишээ нь чи $80 хүр аваад $90 зараад дахиад $100 аваад $110 зараад чи одоо хэдэн доллартай бай гэдэг тий. За тэгээд ингээ нэмж хасаад $20 ч юм уу гэдэг ингээд тэг хариулж болно. Эсвэл тэр үхрийн чанар өөрчлөгдсөн юм уу? Дундаас нь сүүсаас юм тий. Тэгээ одоо ингээд хүний хэрхэн сэтгэж байгааг л асууж байгаа шүү юм л да. Тиймэрхүү сонирхолтой тийм ажлын ярилцлагын тийм аргачлалууд энэ төр том компаниудад байт юм лээ. Тэр Google одоо жишээ нь наадхан шиг ч одоо жишээ нь логикийн биш логик ч гэдэг зүгээр нэг тиймэрхүү одоо асуулт байдаг ч одоо жишээ нь энэ автобусны дотор хэдэн ширхэг голын бомб багтах байж гэдэг юм. Тиймэрхүү асуултууд нэг бүр нэг анх гарч иж байгаа асуудал байсан юм шиг үлээ зүгээр нэг юм IQ шаардсан асуулт гэх юм уу. Тэрийгээ тэгээд болцсон ягаад гэвэл тэгээд нэг асуултан задарчингууд тэгээд тэр чи хариулаа сурчдаг гэх юм. Нэг хэсэг зөө тэгээд тэр жоохон тиймэрхүү хүний ухааны нэг шалгаж чаддаггүй юм шиг санагдаа тэгээд аль дээрээс хойш болцсон юм билээ. Тэгээд сүүлийн баг 20 10 жил бол ерөөхдөө стандарт болцсон. Тэгээд нэг тийм одоо кодингийн асуудаг тэр нь бол ингээ байгуулагдсан. Гэтээ AI-аас хойш тэр нь жоохон өөрчлөж байгаа шүү. Ягаад вэ гэхээр дахиад буцаад нөгөөх рүү орохгүй. Арай тийм биш. Гэтээ одоо ерөөхдөө яаж байгаа ингээд өөрт чинь ингээ AI өгчдөг. Тэгээд тэнгуүдээ ингээд амар том асуулт өгчдөг. Ингээд project өгчдөг. Нэг одоо жишээ нэг юу болчихсон гэсэн үг. За нэг тоглоом өгчдөг тийм нэг гейминг тоглоом. Тэнгуүдээ тэрэн дээрээ ингээд наадахныхаа нэгнүүдийн жоохон өөрчлөлт ингээд нэмэлт одоо тоглоомоо улам сайн болгоодох гэдэг тийм асуултад өгөө. Тэрийгээ AI-ийн тусламжаар хийж явах нэг гэсэн да. Бүр тийм болцсон одоо компаниуд. Тэгээ асуулт нь ч гэсэн одоо өөрчлөж чинь тэгээд ерөөхдөө AI-аас болоод. Ягаад гэвэл ингээд бид нар ажил дээр очингууд угаасаа AI-аар тусламжаар код бичиж байгаа байхгүй. Тэгээ тийм болохоор ингээд тийм юм чинь одоо тэгээд бодож асуух нь жоохон утгагүй юм байна. Тийм болохоор ингээд AI-тай холбоотой дахиж AI яаж ашиглаж байгаа гэдгийг нь тестээд авах нэг гэсэн да. Тэрийг нь тестлэг болцоо одоо. Энэ одоо нөгөө ахаал би нөгөө гол зорилго нь тийм байгаа нөө эцэг эхчүүд тийм ээ хүүхдүүд ч юм уу үзээсэй гэдэг одоо нөө зингүүнээс жоо урам зориг авах талаасаа тэгэнгүүт за манай охин дүү 17 настай. Би одоо мэрэгжил сонголтын дээр зөвлөх гээд байгаа байхгүй. Тэгээд энийг юу н хэр зөв гэж бодож ийн гэж асуух гээд байгаа. Нэг бол нэрнгээс AI-ийнхаа урдгалах тий код бичиж сур. Тэгээд яг AI гэдэг амин чанар нь юу гэдгийг ойлго. Бүр тэгээд яг энэ салбар руу гүн ор. Эсвэл одоо ихэнх салбарууд AI дидэгдэх учраас AI чамааг орлохгүй ур чадвартай тогооч бол өсчин бол тэр нэг өсчин бол орлох болоогүй юм байл шүү дээ. Энд чинь нөгөө нэг юм AI бичлэг яваад байдаг орлож ийн гэдэг тэр нь айрон тэрнээс биш хүний толгоонд мис үргэж байгаа тэр өсчинг бол хязгаарч орлохгүй мэлээ тогооч одоо юу гэдгийг те тэр нэг юм одоо мужаан гагнуурчин заах үтэл AI хийж байгаа гэж байгаа боловч хин нэг нь л чиглүүлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр нэг бол тэгж зөвлөх нь зөв юм уу? Энийг юу гэж бодож байна? Хүүхдүүдэд юу гэж зөвлөх байлаа? Тэгэж болно л одоо жишээ нь надад бол эмнэлгийн салбар бол бас арай болоогүй юм санагдаад байна. Тийм болохоор тэгээд эмнэлгийн салбар бол надад бол бас зөвлөх санагдаж байгаа. Тэгээд хуулийн салбар нь бол бас арай болоогүй гэж санагдаж байна. Тэгээд яг одоо хэрэг үнэхээр юу чин хүүхдүүд чин тэгэж код бичээд ингээд туршдаг одоо код бичиж үзээд агай дуртай юм байна гингүү тэгээд AI одоо нэг судалгаа хийдэг салбарт орж болно шүү дээ. Тэгээд би бол ингээд энэс болоод
компьютер сайенс ч юм код битээ сураа гэж хэлмээргүй байна. Ерөнхийдөө бол кодинг одоо ч хэрэгтэй хэвээр байгаа. Тэрийг зүгээр хамгийн амархнаар шалгах газар юу вэ гэхээр зүгээр л ChatGPT компани чи OpenAI шүү дээ. OpenAI руу ороод career zone ороод ямар хүмүүс hire хийж байгаа харалтаа тий. Уусаа software engineer hire хийж хэвээр л байгаа байхгүй. Тэрсээ AI research ч гэсэн hire хийж байгаа зүгээр жирийн над шиг software engineer ч гэсэн hire хийж байгаа. Зүгээр тэд нар чинь software engineer-ууд одоо хүртэл маш их хэрэгтэй байгаа. Тэгээд бас тэрнээс гадна Anthropic бас нэг AI-ийн компани байгаа. Тийш ороод хараад чинь бүх hire хийж байгаа. Бүх хүмүүс бүгдээрээ software engineer-уудыг hire хийгээсэн хэвээрээ л байгаа. Ерөөсөө тэр чинь оролцсон юм байхгүй. Би бас нэг иймэрхүү нэг жишээ ярьсан. Хэрвээ үнэхээр л AI чинь ингэж хүний productivity-г ингэж 10 дахин нэмээд байгаа юм бол тэр нь үнэн л юм бол тэгэл тэр чинь улам л их хүнийг хаяр хийх ёстой байхгүй. Ягаад гэвэл ингээд хэрэг компани чинь ингээд үнэхээр ингээ хөгжмөр байгаа, дишмээр байгаа, хурдан явмаар байгаа юм бол тэгээд олон хүн хаяр хийгээд бүр улам л тэрийг ингээ хурдан ажиллаад тэгээд бүр тэрийг expand тэгээд хурдан дэлхийд ингээд ноёрхол та Гэтэ яг өөр нэг асуудлаараа ингэж байгаа. Нэг одоо дараа хүн байлаа доороо нэг хэдэн 10 хүн ажиллаж ирсэн. Тэр 10 ажиллажсэн хүн зүгээр нэг л юм хийдэг ч юм одоо жишээ нь нэг одоо зүгээр бүтээгдэхүүний зүгээр дээшээ өгсөй гэдэг бодог. Зүгээр тэрний бүтээгдэхүүнээ ингээ мейнтейн хийдэг зүгээр тэрэндээ байршуулдаг бол яг хоо тэд дараагийн хувьд болохоор ингээд AI ашиглаад ажиллаж байгаа зөвхөн хүн make sense тэрхэд expand хиймээргүй гэж бодож байвал. Харин одоо ингээд 10 хүн ажилуулдаг хүн өөрөө ингээд AI agent-ийг бий болгоод нэг хүн ажилуулчих боломжтой. Тэр одоо ажилчин тэгээ үнэхээр л тэгэл 10 хүн ажилуулаад тэгээ дээшэд өгсөй гэж бодоагүй байсан. Тэгэхээр одоо үлдсэн 9 хүн юу их вэ? Тэгээ тэр үлдсэн 9 хүн чи одоо тэгэл AI улам одоо сайн ашиглаж сурдаг чадвараа сайжруулаад тэгээд irreplaceable болохгүй гэсэн үг тохиолдох. Ерөнхийдөө өөрийгөө replace хиймээргүй чадвартай болох хэрэгтэй гэсэн. Бид нар ингээд яг өдөр тутамдаа ингээд амьдарч байгаа, ажиллаж байгаа хүмүүс байна л да. Тэгэхээр нэг юм үг гэдэг. AI-ыг ашиглана гэдэг нь ML ухааныг ашиглана гэдэг нь ChatGPT хэрэглэх биш ээ. За гэж ярьдаг тийм ээ. Одоо энэ нь юу гэсэн үг юм? Одоо магадгүй илүү ажил амьдралынхаа бүтээмжийг сайжруулах дээр хэрхэн ашиглах хэвээр. Магадгүй ямар платформыг ямар хуу одоо хандлагатайгаар ашиглах хэвээр. Би бол тийж нэг бодохгүй. Ерөөдөө ChatGPT зүгээр л асуулт ашиглаж байгаа бол тэгээд AI ашиглаж байгаа гэсэн үг шүү дээ. Яг зөвхөн AI мэднэ гэдэг юм ч юм уу. За мэднэ. Өөрийгөө тэгэж би AI-ийн юм мэдхтэй гэдэг. Тий. Тэгэж бодвол тийм. Угаасаа зүгээр л нэг ChatGPT ашиглаад асуулт асууж байгааг бол би бол AI expert гэж хэлж ирсэн болохгүй л тий. Тэгээд ингээд AI бүр улам ашигламаар бол одоо хамгийн сүүлд нэг cloud bot гэдэг нэг зүйл гарч ирсэн. Тэгээд тэр нь болохоор ерөнхийдөө сая нэг agent энэ гэж яриадсэн шүү дээ. Тэр нь болохоор өөрийнхөө нэг юм компьютер дээр нэгээд одоо AI суулгачдаг. Тэгээд тэр AI суулгачдаг болохоор ингээд юу гэнэ? Зүгээр нэг өөрийнхөө жижигхэн компьютер дээр AI cloud bot гэдэг нэг юм байгаа. Cloud bot. Тийм cloud bot гэдэг. Тэр нь болохоор ингээд сая юу нэг бас л юу өөрөө нэг нөхөр компьютерээс суужаад ингээд AI ашигласаар гаад нэг хийсэн юм програм. Тэгээд тэр програм болохоор ингээд эйжентүүд ингээд нэмж болдог. Тэгээд тэр эйжентүүд надад чинь юм байгаа. Өглөө болгон ингээд шууд юу яадаг stock market own хийдэг хүн байгаа шүү дээ. Өглөө болго 9 цагт одоо ингээ за миний стокууд чи ингэж өссөн байна гэж цагаа арилж байгаа. Цагаа арилж байгаа зүг утсан дээр шууд ингээ MS чинь хүрээд ирдэг. Тэгээд их нэгэсэндээ туслах чинь болсон байна гэсэн үг тий. Тэгээд одоо ингээ бүх одоо календар дээр чинь байгаа юмнуудыг чинь бүгдийг ингээ сануулж мануудаа тэргээд гисэн ингээ байн ингээ чек мэг гэдэг ч юм уу тий. Ихэдөө тиймэрхүү зүйлүүдийг ингээ чад зөндөө ингээ скил одоо миний ярьсан болохоор зүгээр нэг хоёрхан скил яриалаа шүү дээ. Тэрэндээ алга зөндөө скилүүд байгаа. Өнөөдөр ийм хувцас өмсөрөө тэгсэн ч бол яг үнэ цагаагаар анализ хийж байгаа тий. Гадаа бороорох юм биш үү? Тим хөцөн ч болохгүй ч тэгж би тиймэрхүү юм скиллсэн байгаа тий. Тэрийг ингэж хийдэг болцсон юм. Манай подкастын хамтран ажиллагчаар ногоо ирээдүг хөгжүүлэгч MMS компани ажиллаж байгаа. Дэлхийд дахна мэдээж ногоо ирээдүг бол чиглэж байгаа. За тэгээд MMS маань бол мэдээж эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийд дахна бүгдээрээ sustainable development, тогтвортой хөгжил гэдэг энэ утга санааг бол одоо мэдээж маш хүчтэйгээр ярьж байгаа. Монголд анхны ногоон барилгын төслийг маш амжилттайгаар хэрэгжүүлсэн MMS-ийн хамт олон маань л да манайхтаа бол ингэж хамтарч бол ажиллаж байгаа. Энэхүү бүтээн байгуулалт нь одоо мэдээж ажилчдын эрүүл, тав тухтай ажиллах орчин бүрдүүлэхээс гадна Монголд ийм ногоон барилгын цоошин соёлыг бий болгосон ийм гайхамшигтай бас байгууллага маань бол байгаа. Ийм гоё төсөл бол хэрэгжсэн гэж бол болно. За тэгэхээр та бүхэн бас MMS-ийг сонгороо. Эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS. Манай зингүү маань нөгөө Hudson River Trading гэж ажиллаж байсан шүү дээ тий. Тэгээд энэ ч ухаандаа нөгөө
Hudson River Trading чинь Америкийн баг нийт арилжааны 5% ихчлээ үстэй. Амар том арилжааны компани шүү дээ тий. Тэг яг би зүгээр яг тэрний талаараас асуучих. Дээрээс нь AI чи юу нэг бид нар хувьцаа харилцаж байгаа тарин датагийн сайхан нэгтгээд энийг эйжентээ бий болгочоор мэдээцдийг ингээд хөөе одоо энэ Иран нэг бомбогдчлаа баг алт авхан дээр юм биш үү энэ тэгээд санал болгоод байвал бид нар чинь ихтэй мэдээж нэг арилжаач хийцүүлээ нэг тал нь мөнгө хийж байгаа нөгөө талд нь алдаж байгаа. Тэгэхээр мэдгүй тэрэн дээр одоо давуу байдлыг бий болгож болох уу? Би бол наадан дээр чинь яг юу гэж хэлмээр байна. AI одоо ямар нэгэн байдлаар одоо манай залуучууд чинь ингээд арилжаа 8 ингээд арай жоохон мэддэг болсон шүү дээ. Одоо жишээ нь энийг одоо энэ стокийг аваад зараад мөнгө олчих юм ингээд би бол тэрийг ерөөсөө зөвлөдөг байхгүй хинт ч ирнэ. Ягаад гэвэл би ингээд наад компанид ажиллаж үзсэн хүн те. Тэгээд за би яг ихнээс нь яриад юм уу. Тэгээ яг арилжааны компани яаж ажилладаг гэдэг аягүй сонирхолтой байгаа. Арилжааны компанид ажиллаж үзсэн те. Яг тэгээ би энэ наад компанид чинь ингээд орчоод яг үндэ ингээд би наад компанид нэг сайн мэддэг байсан төгсөж явах та. Зөвхөн би юуд мэддэг байсан мэгээ за Google, Facebook-ээс мэдэн шүү дээ. Хамгийн том компани юм байна. Тэгсэн чинь тэгээ маа найз ярьдаг байсан аах. За нэг hedge fund гэдэг нэг компаниуд байд юм аа. Тэгсэн би hedge fund гэж юу яадаг компани ингээд надад чинь ингээд юу арилжааны ингээд хурдан яадаг. Одоо мөнгө чи аваад тэгээ өсгөж үржүүлээд аа. Тий. Гэтэ яг ингээд наад HRT чинь болохоор яадаггүй нэг хүмүүсүүдээс мөнгө аваад өсгөдөг гэсэн компани ерөөсөө биш. Надад ч өөрсдийнхөө мөнгөөр тоглодог байхгүй. Ямар нэгэн client ерөөсөө байхгүй. Hedge fund чинь тэгтээ hedge fund арай өөр дээ. Hedge fund бол тий хүний компани мөнгийг аваад өсгөдөг компани. Энэ юу бол Hudson River бол манайх hedge fund гэж явдаг. Гэхдээ тэгээд юу hedge fund дотроо юу HFT гэж явдаг. Тэр нь болохоор high frequency trading буюу хурдан ингээд наривчлалтаагаар trade хийдэг компани байхгүй. Одоо алгоритмаар trade. Тэр том компани болохоор өөрсдийнхөө мөнгөөр. Тий өөрсдийнхөө мөнгөөр. Тий өдөр тэр чинь бүр хитэн тэрбум доллар эргүүлдэг бизнес. Бүр тэр тоонч нууц. Тэгээд тэрний сайн мэдгүй. Ямар ч сан бүр маш их мөнгөөр ингэж арилжаа нийлүүлж байгаа. За тэгээд тэр гол нь юу вэ гэхээр надад би тэр компани талаар мэдгүй байж байгаа. Тэгээд судлаад үзсэн чинь тэр нөхдөд чинь ингээ заяа. Дэлхийн одоо топ одоо ингээд нэг олон улсын олимпиад энэ гэж байгаа шүү дээ. Тэр мөрний ингээд номер 1 genius гаруудыг MIT Stanford төгссөн гаруудыг ингээд бүгднгийн ингээд recruit хийгээд ажилдаа оролцсон гарууд байдаг. Ерөнхийдөө математик статистиктэй хамгийн сайн хүмүүсүүдийг шууд мөнгөөр зохиж авдаг. За тэгээ одоо ингээд магадгүй одоо нэг ихний одоо төгссөн одоо оюутнуудын одоо 22 настай төгссөн оюутнууд Google-д орлоо. Тэнгүүд эдгээр чинь 200-аас 220 мянган долларын цалинтай ажиллаж байгаа. Тэгэхэд бүр сайн хүмүүс болонаад одоо манай компанид ороод Hudson River Trading компанид ороод бараг л 400 мянгаас эхлэх нь бүр минимум. Тэгээ бүр сайн ингэж өөр өрсөлдөгч компанид өрсөлдүүлээд оффераа сайн ярих юм бол 500 600 мянган доллараас гэсэн эхэлж байгаа тохиол байгаа. Тэгээ бүр тэр наад компани чинь бүр хамгийн ухаантай хүмүүсэд авч байгаа. За би ухаантай хүмүүсэд авчлаа тийм үү. Тэгээ тэр ухаантай хүмүүсийг яаж ашиглаж байгаа юм бэ гэхээр арилжааны алгоритмууд ингэ бичүүлдэг байхгүй. Одоо жишээ нь ингээд энэ нэг авах уу зарах уу гэдэг нэг асуудал байгаа шүү дээ. Тэрийг л ингэж статистикаар бодно. Одоо AI ашиглаж бодно те. Тэгээд бүх юмыг ашиглаж ингэ ямар нэгэн байдлаар бодож байгаа. Гэтэ тэгээд одоо тэр асуудыг шийдэхийн тулд ажиллаж байгаа маш ухаантай хүмүүс бүр дэлхийд даяар одоо hedge fund компани зөвхөн манай компани биш те. Маш одоо хэдэн мянган 10 мянган hedge fund компаниуд байгаа. Тэд нар чинь бүгдээрээ нэг стокийг арилжаад тийшээ доошоо савлуулаад явж байгаа хүмүүс. Тэгээд тэд нар чинь бүгдээрээ ингэж юугаар явж байгаа. Алгоритмаар trade хийж байгаа. Бид нар шиг одоо ингээд компьютерээр дэлгэцэн дээр ингээ buy гэдэг товч дарлаа тийм ерөөсөө биш. Тэр чинь бүх юм ингээ автоматар ингэж зарж авч байгаа хүмүүс аахгүй юу. Тэгээд биднэрт болохоор хурд хамгийн чухал. За яа. Тэгээ хурд хамгийн чухал гэдэг нь бүр анханасаа шийдсэн тийм үү. За ингээд бид нар ингээд buy гэдэг энэ stock buy гэдэг мэдээлэл явууллаа. Тэгээ тэр мэдээлэл чинь ингээд Нью-Йорк exchange уу яг яаж очиж байгаа юм те. Тэр чинь ингээд интернетээр дамжаад очиж байгаа тийм үү. Интернетээр дамжихдаа компьютерээс интернетээр дамжиж очиж. За тэгвэл манай энэ компьютер ч удаад байна. Өөрсдийнхөө компьютерийг хий. Манай компани өөрсдийнхөө компьютерийг хийцэн. Тэгээд ингээд интернетээр дамжиж байгаа юм байна. Наад чинь ингээд интернет ингээд богдоод байна. Өөрсдийнхөө интернетээр шумыг тавьчих. Тэг ингээд Нью-Йоркоос ахуулаад Чикаго хүртэл ч юм ингээд интернетийн шумыг ингээд тавьцаа. Өөрсдийнхөө компьютерийг ингээд тавьцаа. Тэнгүүдээ ингээд нэгэсэндээ 1 наносекунд, 1 микросекунд бид нар чухал байгаа хөөх тэ. Программын хэлүүд нь хүртэл хамгийн хурдан одоо бичигддэг C++ гэж хэл байгаа. Тэрэн дээр бичдэг. Python дээр юу ч бичиж болохгүй ч айгу удаан хэлгээд бүх юм ингээд 1 миллисекунд болгоныг ингээд хэмжигдсэн компани байгаа байхгүй юу. Тэгэж одоо хамгийн хурднаар трейд хийж байгаа. Тэгээ хэдэн 100 мянган одоо хэдэн 10 мянган ухаантай хүмүүс энэ дээр ингээд ажиллаж байна. Тэгэхэд тэгээ одоо зүгээр компьютерийн хавар сууж байгаа day trade хийж байгаа нөхөр тэр олон компаниудыг дийлхүүгээд асуухгүй өөрөөсөө танаар тий. Тийм шүү дээ. Ерөөсөө тийм биш байхгүй. Хизээш дийлэхгүй яг мэдээж азтай болсон хүмүүс байгаа л та тий. Тэр чинь тэгэл асуухгүй та нар казино ороод хар дээр тавилаа хожсон хүмүүс бас байгаа үстэй тий. Тэр тэр компаниудыг дөөрөөд арилжаад иж болох юм. Тэр компаниуд тэгээд өөрөөгөө мэдээлэл нь паблик биш шүү дээ. Ил биш те. Тэр компани тэрийг хийсэн гэдэг компани. Тэгэхээр одоо жирийн иргэнд орж жирийн алдсан мөнгөийг л
10,000 алдсан хүмүүсийн мөнгөг л том компаниуд Тэр хийгээд байна. нөхдүүд чинь бол одоо бидний л ингэж одоо энэ баг Daytrade-ийн хүмүүс их байх тусаа компани баярлаад байгаа байхгүй юу? Тэдэртэй дөрөөлж ингэж яагаад вэ гэхээр ийм 95% нь алдаа 5% нь хождог гэдэг. Тэр компани ч нэг 5%. Тэр компаниуд нийлүүлээд ингэ дээшээ цааш савлгаад байгаа байхгүй юу юм чинь. Тэгээд одоо юу гэсэн үг Robinhood гэдэг одоо Америкт алдартай компани байгаа. Тэр Robinhood чинь ингээд buy sell хийж дата нэж бүгднийг тэр компаниар зардаг. Одоо Robinhood бол хүмүүс суулгаад нөгөө application buy sell арилжаа хийдэг тийм ээ. Ингээд тий. Тэгээ тэрийг чинь л одоо ингээд тэр дата чинь одоо Robinhood ч үнэгүй. Тэгээ уг нь stock ингээд арилжаа хийж байгаа компани чинь жоохон төлбөртэй байдаг тий. Robinhood үнэгүй болгоцсон. Тэгээ яаж мөнгөө хийдیں۔ Тэр одоо та нарын арилжаа хийсэн датаг чинь тэр компаниудаа зардаг байхгүй бас тэгээд. Тэгэж ингэж мөнгөийг чинь ингэж ярьж. Тэгэхээр би болохоор та нар хөрөнгө оруулалт нэр хийх гэж байгаа бол одоо юу хий long term харж хий. Ерөнхийдөө ингэж урт хугацаанд тий жилийн дотор зар нь авна гэж ерөөсө бити тэгж хэлий. За нэг 2-3 за минимум 2-3 жил хадгалах бол хий тий. Тэгээд дээрээс нь ингээ авахтаа стоко бити ингэж юу нэг компани сток авчи. Ингээд тархаж авчи тий. Ингээд юу олон компани ингэж хуваар завж. Бүр хамгийн сайн юу вэ гэхээр тэр нэг S&P 500 гэдэг чинь нэг 500 компани нийлүүлсэн. Тэр мэрийг авчи. Би тэгж Dow Jones S&P. Тэр бол ингэж хамгийн зөв үзэх. Одоо хин хүртэл Warren Buffett тэгж зөв үздэг. Тэгэхээр ухаанда тэр чинь нэг жилийн 7% өсөлт байна. Тэр нь болохоор historically бол нэг 9-11% хэлзүүлж явдаг. За 9-11 тий. Тэгэхээр тэгвэл санхүүгийн зөвлөх хэрэггүй юм шүү. Тий, яг үнтэй тийм шүү дээ. Тэр хүмүүс тэгж ярьдаг. Тэр хүн чинь мөнгө чи аваад S&P рүү хийж өгч байгаа. Тэр санхүүгийн зөвлөл юу хийж байгаа? Хэрэггүй. Тэр нөхдүүд чинь ингэдэг байхгүй юу? Одоо ингээ ашигынхаа одоо жишээ нь юу үг 1% үг гэдэг тий. Тэгмүүдээ ингээ mutual fund гээ өөрсдөө за би ингээ санхүүгийн мэрэгчтэй учраас би ямар stock сайн өсгөх мэднэ, би ямар stock юу өгөх мэднэ гэдэг хүмүүсүүдийн ингээ жоохон тархинь угаажаад байхгүй юу? Тэгээ Warren Buffett чинь тэгж ярьдаг шээ. За ямар ч хамаагүй mutual fund байд би зүгээр S&P 500 мөнгө хийчихье. Тэгээ ямар нэгэн байдлаар mutual fund manager юу надтай ингээ өрсөлдөөрэй гэдэг. Тэгээд ингээ 10 жилээр харсан чи S&P 500 өссөн байгаа даа байхгүй тэгээд. Тэгвэл тэгээд илүү дутуу юмд хийгээд ингээд ямар азаа үзэж мүнцэх юм бол ихэнхдээ бол ялагдана тий. Би бол тэгж бод. Ерөнхийдөө бол ингээд дарахсан л хамгийн зөв ерөнхийдөө long run. Тэр том компаниуд тэр хэдэн 10,000 номер 1 толгойтой хүмүүсийг ажилуулад тэртээ дөрөв өөрсдийнхөө давуу талыг л бий болгож байгаа. Тэгэхээр арилжаа хийх болгонд тэр компанид л өргөл барьц барьж байгаа. Яг үнэ. Тэгээд тэр компани ч ерөнхийдөө ингэж ярьдаг. Манай компани бол ерөөсөө no curing cancer биш ээ гэж ярьдаг. Ерөнхийдөө дэлхийд ээлт юмсоо хийгээгүй гэж ярьдаг. Өөрсдөө бүр хэлдэг. Өөрсдөө тийж хэлдэг. Тэгээд яг яагаад вэ гэхээр wasаад мөнгө олох гэдэг тий. Яг гоо тэр компани нэг л одоо сайн юм хийж байгаа. Тэр нь болохоор юм. Одоо жишээ нь би ингээд нэг стаканы одоо бизнес байдаг тий. Стаканы бизнес бол энэ стакан одоо нэг силикон гэдэг материал ч юм уу тий. Тэр мөрний одоо алт мөнгөний үн цэн байгаа шүү тий. Тэрийг одоо ингээд докторжуулж өгдөг гэх юм уу нэг гэсэн доо. Яг тэр үн цэнээр нь ингээд байлгаж өгдөг. Гэтэ би магадгүй энэ шилний үнийг би мэдэхгүй байж болно. Тэнгүүд ингээд тэр компани ачаар ингээд яаж өгч байгаа байхгүй юу. Дээшээ цааш савлаасаар тэнцвэржүүлж өгдөг гэсэн үг гэсэн доо. Тэр бол тэрэндээ хэрэгтэй. Гэхдээ 2008 оны хувьцааны уналтаар яг одоо энэ HRC шиг том компаниуд унтсан шүү дээ. Тэр бол ингээд савлгааны үед алсан бүр амар өөрсдөө алсан нөгөө Big Short гэх кинон дэр байдаг шиг. Тэр баадсан. Яг өөрсдөө бол унахын мэдээлэл урдчил short хийдгүү. Тэр нь бол ингээ статистикаар явж байгаа болохоор тэр нь бол ингээ өөрсдөө бол мэдэхгүй зүгээр ингээ Lehman Brothers Center ингээ том компаниуд унчиж байгаа. Тэд нар бол нөгөө талдаа мөрийгөө тавиад. Тийм, тэд нар бол ингээ нөгөө юу яаж байгаа шүү дээ, том financial institution тэгэж нөгөө нуут мэдээлэл мэдж байгаа гэх юм уу те. HR-ийн тэр бол тийм их юм ерөөсөй байхгүй. Дандаа алгоритмаар явж байгаа байхгүй бүх юм. Гэтэ тэгээд манай компанид болохоор юу гэсэн stock ингээ дээшээ тоошоо савлах туссан манай компани ашигтай. Тэнцүү яваад байвал ямар ч ашиг байхгүй ерөөс мөнгө олохгүй гэсэн. Тэгээд ингээд сток маркет ундлаа. Манайх баярлан дээшээ явдаа манайх баярлан. Одоо дотор нь ажиллаж байгаа цэнгүүн жишээ нь яг мэдээллийнхаа давуу талыг ашиглаад яхад инсайдер трейдинг болох уу? Тийм байгаа. Тийм болно. Тийм. Тэгээд тэрийг бүр хуулийн. Тийм. Тэрийг яа бүр маш сайн шалгана. Одоо ингээд. Гэхдээ одоо найзтай за надад хэлчихье тий. Тийм. Би амар рандом ингээд мөнгө хийгээд байвал яах вэ? Тэгж болно тийм. Тэгж болно. Одоо би чинь ингээд өөрт чинь ингээд тэр сток яваарай марх яаж байгаа шүү гээд тэгж хэлж болно. Тэнгүүдээ тэр чинь ингээд шалгах юм ингээд бүгд цаана ингээд байж байгаа. Тэгээд ерөөхдөө хэлж болохгүй гэдэг бүр мангар олон трейнинг явж байгаа тийм. Хэлж болохгүй шүү. Тэгээд одоо чинь бүр ингээд би одоо санамсаргүй хэлсэн байж болно тийм үү те. Санамсаргүй хэлснээгээ хүртэл тэр хүнд мэддэг дээрээ гэж хэлдэг бүр. Тэнгүүдээ тэр чинь ингээд энэ дээр бичээд ингээд нөт болоод байж тийм байна тий. Тэгээд одоо бүр надад тэрэнд ажиллаж байгаа бас жоохон юу н сонир санагдаж байсан юм болохоор ингээд улирал болгон ингээд тайлан тавьдаг. Одоо ингээд улирал болгон би stock own хийжсэн бол тэр stock own хийжсэний тайлан тавьдаг. Тэгээд дээрээс нь би бол гэр бүлийнхнийгээ хүртэл ингэж stock own хийж би аав ээжигээ хэл ихнэр хүүхдээ хэл бүгднгийн ингэж тайлан ингэ компанид хийхсэн гэдэг. Тэгээд тэр бол маш өндөр тэр бол ерөөсөө no joke амар хэцүү. Амар юм байна. За цэнгүүн маань Hudson River Trading ингээ ажиллаж байсан байна. За тэгээд одоо бол сайн мета гэрлээ. Анх бол ажилд орсон процесс Google. За тэгээд
ByteDance бас нэг жил гараа ажилласан байгаа тий. TikTok-ын толгой компани. Яг энэ 4 том компани байна л да. Эдгээрийн онцлог юу вэ нэр нь? Тийм би компаниар нэг альтерч болох юм байна. За Google болохоор ерөөхдөө ямар нэгэн бүтээгдэхүүн гаргахтаа айгүй чанартай сайн бүтээгдэхүүн гаргая гэдэг тийм үрээтэй ер нь бол. Тэгээ ингээд удаан гарсан гэсэн зүгээрээ бид нар чанартай сайн хийж явал зүгээр ингээд эвдэрэхгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхэд мета болохоор хажууд нь ерөөхдөө жоохон хурдан явчих, жоохон эвдэрсэн гэсэн бид нар тэрийг гасасаад ингээд хурдан уушаа явчих. Ерөөхдөө жоохон стартап руу гэсэн үг нэгсэн дээ. Хурдан явах гэдэг чинь стартап юм шүү дээ. Тэр хоёроо жоохон ингээд өөр. Тэгээ TikTok болохоор ерөөхдөө метатаар юм дэстэй юм байна. Айгүй хурдан явдаг компани. Хятад хүмүүс байдаг болохоор хятадууд ч угаас нөгөө 9-6 гэж ярьдаг те. Тэр нь болохоор ингээд өглөөний 9-өөс оройн 9 хүртэл ажилладаг. Тэгээ 7-ны 6 өдөр ажилладаг гэх тийм cultureтэй. Тэгээ хятад хүмүүс өндөө байдаг болохоор ингээд үнэхээр сайн ажилт юм байлээ. Тэгээ доторх компани код мод ингээд бүтээгдэхүүн хийж байгаа хараг үнэхээр мундаг ажилладаг. Тэгээ мета TikTok-оор ер нь төстэй байсан надаа. Яг culture бол. Тэгээ Google болохоор арай өөр ингээд чанартай удаан хий тэгээ ерөөхдөө бүх юм ингээд сайн бодож иж тэгээ нэг юм болгонгод 2-3 solution яа за энэ 2-3 ялныг хийх ингээд сайн бодож төлөвлөж байгаа хийдэг компани. Тэргээрээ бас маш ялгаатай юм байлээ. Тэгээ надаа болохоор би хувьдаа болохоор ингээд стартап culture жоохон дуртай болохоор тэгээ надад мета бол хамаагүй миний зан чанарт ингээд гой санагдаад байгаа юм байна. Meta AI. Одоо Gemini, ChatGPT энэ AI платформод хоорондоо юугаар ялгаатай? За Gemini болохоор оронгууд мэдээж өөрсдийнхөө Gemini моделийг ашиглаж байгаа. Одоо Gemini чинь нэг Pro гэж модель байна, нэг жоохон хямдхан модель байна. Тэр хоёр айлныг сонгоод ашигласан. Тэгээд ChatGPT ч сайдлан өөрсдийнхөө юугаа ашиглаж байгаа. Модель хэрэглэгчийн өнцгөөс тий. Хэрэглэгчийн өнцгөөс өөрсдийнхөө моделийг ашиглаж байгаа. Тэгэхээр одоо Meta AI болохоор нөгөө бас манай компани нөгөө Llama гэдэг бүтээгдэхүүн гаргасан. Гэхдээ яг ингээд Meta AI-г дотор нь харах юм бол манайх Llama бол мэдээж нөгөө юу Gemini, ChatGPT арай жоохон гүцэхгүй байгаа учраас тэдний бүгднийг ингээд хосоож ингээд ашигладаг гэх юм нэг гэсэн доо. Тэгээд тийм байгаа. Гэхдээ ер нь л нэг ялгаа байхгүй дээ. Гэхдээ нэг specific task хийх гэж байгаа л да. Одоо жишээ нь та нар ингээд энэ зургийг гой болгоё гэдэг нэг task байдаг шүү дээ. Тэгэх юм бол бүх AI би бол хийж үзэрэй гэж зүйлмээр байна. За чи бид рүү ч үз, Gemini рүү ч өөрсдийн бас онцлогод нөгөө давуу талууд specialty-нууд байна шүү дээ. байгаа. Тэгээ тэр нь алин сайн байна. Одоо миний жишээнд одоо ийм байгаа. Хятад юм орчуулах гэж байгаа бол би нөгөө DeepSeek гэдэг AI ордог. Тэр чинь хятадын AI болохоор хятад юмуд амар сайн орчуулдаг. Тэгээ одоо би жишээ нэгэ Tomo бодох юм байвал арай жоохон Gemini руу орчтой. Манай подкастын хамтран ажиллагчаар Active Garden ажиллаж байгаа. За Active Garden маань бол барилгын салбартаа яг цагтаа гэдгээр онцлогтой. Яг цагтаа ашиглалтанд ордог. 1-р ээлжнээс 4-р ээлжийн барилга хүртэл ингээд цагтаа орж байгаа. Би ч гэсэн өөрөө ямар ч байсан тэнд байр худалдаж авсан байгаа. За тэгээд мэдээж бол одоо яармаг нисгийн чиглэлд бол энэ тал дээр бол үнэхээр жишг болж байгаа. Энэ маань өөрөө давхар үн цэнийг бол бүтээж байгаа. За тийм учраас ч гэсэндээ Active Garden бол одоо миний хувьд бол одоо сэтгэл ханамжийн хувьд бол маш өндөр ийм гоё сонголт байгаа. Сая 10 сарын 31-нд 4-р ээлжийг ашиглалтанд бол оруулсан байгаа. Тэгээ та бүхэн ч гэсэндээ Active Garden дээр байр сонирхож ивэл 75 55 55 тэгтэг дугаарт холбогдорой гэж хүсэж байна. Юу асууя? OpenAI ChatGPT Sam Altman ChatGPT хэдэр бослоо зардал нь. Юу хата сая л гэхэд яасан шүү дээ. 300 тэрбумын хөрөнгө оруулалт аваа бараг жилд 400-500 тэрбумыг хараг зарж ийн гэлээ шатлан burn 4-500 тэрбум доллар. Бүр ингээд жил одоо ингээд алдагдаж байгаа бүр харин тий одоо алдагдлалд ороод ингээд DeepSeek хэдэр боссон. DeepSeek чинь юу лээ нэг тийш дээ би $500 лөө. Тий нөгөө нэг яаж яхаа зөв DeepSeek-ийг хийж байгаа компани нь hedge fund компани байсан гэж байгаа. Тэгээ зөвөр ингээд хитгэн нэг нөхдүүд ингээд off цагаараа би дотроо хэрэгтэй AI хэрэгтэй болоо. Тэгээ чөлөө цагаараа AI хэрэгтэй болоо. Тэгээ нөгөө нэг Meta-гийн Llama-гийн open source модель байгаа. Тэрийг аваа сайжруулаа. Тэгээ ингээд DeepSeek хийсэн. $500 хийсэн. DeepSeek заяа. ChatGPT $500 тэрбум. Би алимгаас ч асуусан миний ажлыг аль нь хийж. Яг байна. Надад аль нь байгаа юм. Тэгэхээр одоо энэ нөгөө хятадууд одоо хайшаа юм бэ бүр AI юм болгоны зардлыг ингээд утгагүй болтол ингээд хэмд болж байгаа юм шүү. Тэгээ яг зүгээр тэр нь зарим шалтгаан болохоор мэдээж нөгөө нэг дата центрийн cost мэдээж Америк versus Хятад гэмээр шал өөр л байгаа л та. Тэгэхээр ихэдээ бол ер нь бол тийм систем моделийнхаа нөгөө нэг хэмжээгээ бодож үзэнгөө тэр нөгөө нэг орчин үеийн OpenAI модель бүр хэд дахин илүүлдэг тэр DeepSeek-ээс бол DeepSeek бол мэдээж нөгөө өмнөхөөрөө одоо жишээ нь танах
одоо хэр их мөнгө зарж байна Meta AI. Манай асуудал. Ерөнхийдөө бол ингээд манай компани хамгийн хоёр том priority бол ерөөсөө нэгт AI, хоёрт нөгөө wearables glasses байгаа. Тэгээд AI дээр солиоцоод мөнгө зарж. Одоо ойролцоогоор хэдийг зарж байгаа л. Тэр одоо capex надад хэд эсэх болоо бараг 100 тэрбум байгаа ах шин дээр тэр одоо тэр одоо жишээ нь юу л бодоод үзтээ те. Trump тэгээдсэн шүү дээ нэг дараагийн 2 жил нэг 600 тэрбум доллар. Тий тэгж ярьж. Тэр ингээд Trump асуугаад боломжтой юу гэсэн чинь Зак тийм ер нь бол боломжтой. Ойролцоогоор нэг 600 тэрбум гэдэг нэг ярьсан боломжтой гэ. Тэгээ дараа нэг шивнэгтэй яг уу та яг юу гэж яг асууж ирсэн би сайн ойлгосон. Гэхдээ ерөөхдөө бол нэг боломжтой тэгээд шивнэлдэж ярьж байгаа тийм яриадсан тий. Tim Cook-ос ойролцоо тойлоод байгаа шүү. Тэгсэн. Ерөөхдөө хөрөнгө оруулалтынхаа нөгөө projection ярьжсэн дэр чи яг бас хийцнийг бас яриа. Тий, тийм ээ. Тэр чинь бас нэг ойролцоогоор тэгнэ гэж ирээдүйд хэлээд байгаа тий. Гэтэ ерөөхдөө одоо 100 тэрбум хангалттай зарцсан байхгүй. Ядчил тэр юунд тэр Alexander Bank-ийн төлөөлөл 14 тэрбум үрцэн байгаа хэвээр. Тэгээд сая бас баахан манай Meta юу AI компаниуд acquire хийгээл 2 3 бүр баг 4-5 компани acquire хийсэн байсан. Зөндөө компани аваад байгаа. Сая нөгөө Солонгосын нөгөө ямар дүүрэгтүүлээ баахан дэлхийн том текийн томчууд буудлын өрөөмрөө аваад баг Jensen Huang дээр очролж ирсэн байсан. Тийм үү? Би өөртөө сонсоогүй байна тэр нөгөө юутай л холбоотой юм шиг юм л да. Тэр нөгөө чипний дайнтай л холбоотой. Тэр нөгөө юунуудаа одоо чи нөгөө дид бүтцэн тэнд байгаа даа шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол ингээд бид нар мэдгүй хөшгний ард Meta, Google, Apple, Big Tech-уд том технологийн компаниуд ямар тулаан дайн болж идэг. Харин би бол тэр яг наад тохиолдож байгаа сонсоогүй байна. Тэр бол зүгээр нэг Twitter-ээр нэг хэсэг явж ирсэн лээ. Гэтэ одоо яг өөрөө чинь ярьж байгаа юм чинь болохоор юу байна? Сая одоо чинь OpenAI дээр нөгөө 300 тэрбум хөрөнгө оруулалт орсон гэж ярьж байсан. Тэр бол ингээд Amazon айгүй том хөрөнгө оруулалт оруулсан байлаа. Тэгээд мэдээж өмнөх раундууд дээр болохоор Nvidia-г нөгөө GPU үйлдвэрлэж байгаа компани байгаа шүү дээ. Тэр чинь бас ингээд OpenAI-д хөрөнгө оруулалт оруулдаг. Тэгээд тэр нь болохоор миний бодлоор ингээд та нөгөө нэг юм граф байт юм аа. Баах AI компаниуд ингээ хоорондоо рүүэл ингээ хөрөнгө оруулалт хийгээд яваад байдаг. Тэгсэн мэт тэгээд өөрсдийнхээ evaluation ингээд жоохон хий хоосноор нэмээд идэг гэх юм. Одоо жишээ нь Nvidia OpenAI хөрөнгө оруулалт одоо 100 тэрбум хөрөнгө оруулалт орууллаа гэдэг артикл гарангууд чинь 100 тэрбум доллар маяг өгж байгаа ерөөсөө биш. Зүгээр л ингээд нөө юугаа график картуудаа зарж байгахтаа зүгээр тэрийг хөрөнгө оруулалтыг тооцчихгээ тиймэрхүү маягаар одоо тэгээ Amazon жишээ нь ингээд 300 тэрбум хөрөнгө оруулалт орууллаа гингүүд тэр чинь нөгөө AWS cloud юм байгаа шүү дээ. Тэр cloud-ийнхаа кредитийг ингээд өгж байгаа гэдэг жинхэнэ мөнгө өгөөд ерөөсөө биш. Тэгээд ингээд хүмүүсүүд ингээд тойрож ингээд бид хөрөнгө оруулалт оруулаад жоохон ингээд үн цэнийг ингээд дээш өсгөөд байгаа байхгүй бас AI тэрийг бас сайн бодож байгаа хэрэгтэй. Тэгээд OpenAI миний бодлоор амар сонин байдал байгаад байгаа маа. Хитрхи их мөнгө шатаагаад байгаа. Тэгээд олж байгаа мөнгө нь маш бага тэрийг харах юм бол тэгээд тийм болохоор ингээд надаа ингэж хөрөнгө оруулалтын хувьд болохоор ингээд Google хамаагүй сайн байр суурь тавьж харагдаад байгаа. Google өөрсдийн гэсэн модель нь бүр ChatGPT интерес тутгааргүй мундаг модельтэй AI-тай тэгсэн мөртлөө хажуугаар нь зүгээр Google search-ээс олж байгаа мөнгө олж байгаа хэвээрээ YouTube-ээс мөнгө олж байгаа хэвээрээ ингээд хажуудлага нэг орлого нь бол ингээд улам ихсэл байгаа байхгүй. Тэгэхээр нэг OpenAI болохоор зөвхөн AI дээр л орлого нагаа. Google болохоор ингээд аль алиас аваад байгаа байхгүй. Тэгэхээр надад бол миний position бол ингээд Google дээр хамаагүй дээшээ явах байгаад байгаа байхгүй. Одоо ингээд 2012 оны нэг Mark Zuckerberg-ийн алдартай юу гэдэг л та имэйл үүдэн шнэ. Instagram-ыг авах уу яах уу гэдэг. Шөнийн 3 цагт. Хинтээ ярьж илаа да тэр чинь маркетинг девелопертойгоо билүү дээ тий. Тэгээд амар дураараа ярьж байгаа маа 500 сая доллар ч юм уу 1 тэрбум марч юм уу гэдэг тий. 500 ч юм ямар ч байсан энэ авьяа нөө зураг авах юу айгу сайн юм байна гэдэг. За тэгээд тэрбум доллараар ямар ч байсан Insta-г авч байгаа. За тэгээ араас нь 19 тэрбум доллараар WhatsApp-ыг авч байгаа тий. Одоо ч 10 гаруй жил юм. Тэгээ ингээд гайгүй одоо өөрсөнд нь байхгүй технологиг бол ингээд худалдаж аваад ингээд улам сайжруулад нэг шүхэр доор ингээд мета доор ингээд яагаад тах шиг юм тийм ээ. Метагийн тэгээд ер нь тэгээд эцсийн зорилго юу юм бэ? Тий 21 онд болохоор мань хүн чинь яасан шүү дээ Facebook гэдэг компанийгаа нэрийн солио Meta болгосон. Тэгээд ихэд тэр үедээ бол зорилгоо хэлж байхдаа дэлхийн хүмүүсүүдийг улам одоо social network-оор явж байгаа юм. За тэр бол ингээ connect хийх л гэж байгаа тийм яриад байгаа тий. Тэр зорилго нь бол ингээ байгаа хэвээр. Гэхдээ тухайн үед нөгөө 21 онд болохоор яаж connect хийх гэхээр нөгөө metaverse буюу одоо VR-аар connect хийх гэж ярьж байсан. Тэр нь одоо жоохон тэр failed тэгээд ингээ жоохон доошоо ингээ яваад тий. Тэр зорилго бол байгаа хэвээрээ. Гэхдээ тэгээд одоо болоод тэр нөгөө нэг AI glasses тайгаа ерөөхдөө мань хүн яагаад вэ хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Тэгээд тэрийгээ бас ингэж хөгжүүлэхгээ. Тэгээд одоо нөгөө Roblox гэдэг тоглоом байдаг болсон шүү дээ утасны. Тэгээд тэрийг одоо тэрэндээ ерөөхдөө өрсөлдөхгүй үзээд байгаа. Одоо утсан дээр бас манай тэр VR-ын юу app байгаа. Тэгээд тэр app дээр чинь бас ингээ яг Roblox адилхан ингээ тоглоомоор ингээ явж байгаа болсон. Тэгээд ерөөхдөө тэрний маркетинг бас ороод байгаа юм бол. Энэ бид нар зүгээр нэг зүйлийг анзаарахгүй байгаа. Одоо ингээ хэдүүлээ нэг 90-ад оны 2000 оны их үеийн 80-ад оны гэдэг ингээд концертн дээр ахлах сургууль энэ тэнд
ингээд гой зураг харах юм бол бүгдээрээ нэг гитар барьчихсан тий. Ингээд эсвэл ингээд яг тийм л утас байхгүй тий. Гэтэл ухаалаг утас гарч ирээд бидний амьдралын салшгүй нэг хэсэг болоод хүн болгон одоо энэ минь постчор өөрчлөгдөж л байгаа бах тий. Ингээд энэ ингээд бүтэн амьдрал өөрчилсөн байгаа байхгүй. Хүмүүс ингэдэг юу тий. Тэгэнгүүт энийг чинь буцаад болиулаад хүмүүс нөгөө энэ нүдний шил гэдэг зүйлийг энэ дахиад бүхэл бүтэн дэлхийн хүн амыг ингээд 10 жилийн дараа ч юм харангуут ахаад шал өөр дүр зураг гарсан. Тийм. Нүдний шил зураг шилээрээ те утаснасаа шилжээд гэх юм уу. Тим ирээдүг үл хүлээж байгаа. Тэгж байгаа. Ерөнхийдөө тэгж одоо төсөөлж байгаа инвестментаа тэгж хийж байгаа. Тэгээд би бас яг утсыг ингээд 100% оруулах чадна гэж юусаа бодохгүй л. Гэхдээ ерөнхийдөө бол баг ядаж скрин таймыг багасгасан гэсэн болж байгаа байхгүй тий. Мэдэн шилээрээ тэгээд уцууд байж байгаа хэвээрээ байна уу тий. Тэгээд уцтай ингэж өрсөлдөө жоохон ингэж нэг хэсэг одоо пайн слайсыг авах гэж үзээд байгаа гэсэн да. Zuckerberg-тэй ер нь яаж үзсэн үү? Би яасан шүү дээ. Уулзч үзсэн үү? Манайх явахгүй нөгөө нэг яг Glass department болохоор ингээ яг ингэж тусдаа том барилга дээр ингэж манай барилгаар юу бусад нөгөө метагийн ажил бүр хорж болдоггүй. Тийм бүр нууц. Тэгээ тийм болохоор ингээд тэр барилга дээр ингээд ямар нэгэн байдлаар нөгөө судалгааны шинэ юм болонгууд нөгөө Зак өөрөө өгчирч презентацийн үздэм байлээ. Тэгээ тэр үед яг би байж таарад тэгээ нэг хоолойдоо гараа авчихсан чинь ингээд би ингээд нойд орох авчихсан чинь яг өөдөөс нэг Зак шиг нөхөр би нэлээ холоос харж ирсэн. Тэгсэн чинь Зак шиг нөхөр ингээд алхаад иржсэн аахгүй юу. Тэгээ нойд орчихсан. Тэр би гинт бодоод энэ надаа Зак байсан юм байна. Ямар сони ингээд тэгээ би ингээд за ерөөсөө өөрийгөө нэг яачи баталгаатай үзчихийгээд тэгээ би яг нойлох нь гадаа ингэ хүлээж байгаа гарч ирэх тэгээд ингээ гараад security ирж байгаа зарай. Тэгээд би security-тэй үгүйг сайн мэдээгүй. Тэгсээ тэгээд яг ингээ гараад ирсэн чинь security ингээд хамт яваад алхаа явж байгаа байхгүй. Тэгсэн чинь Зак болохоор юу юм бэ? Миний бодож байсан төсөөлөж жоохон намхан юм бэ. Тэгээд тэгэж бодоод окей за Закийг харчлаа. Тэгээд хажуугаар нь явж ирсэн. Жоохон хамт яг явж ирсэн чинь security окей за энэс хашиж явж чадахгүй тэгээд ингээд цогцолж ирсэн. Тэгээд ерөнхийдөө амар ацлаа гэж бодсон. Метагд болохоор ингээ Закийг харж байгаагүй тэр тусмаа бүр те ийм ойрхон байж байгаа хүмүүс бүр өчнөө байгаа. Тэгээд би ингээд хажууд нэгээд азаараа таараад ингээд яг хоолоос гарч ижсэн таарсан гэхээр амар азтай байна. Хоёлаа ингээд нөгөө би нөгөө метагийн зорилгын үгсээ яг нөгөө ойрын за Roblox-д өрсөлдөх байна. За энэ Glasses байна. Энэ яг нэг ойрын хугацааны юу гадаг шиг байна. За тэгээд нөгөө их сонин Zak ч юм бол нөгөө хүмүүсийг сошиал медиагаар илүү нийлүүлнэ. Facebook-оор те connecting холбоно гэжсэн чинь харин ч хүний харилцааг холдуулсан юм шиг санагдаад байна. Тэгээ тийм юмнууд бас байгаа те нөгөө хитрхи олон хүмүүс Instagram-ыг ашиглаад Facebook-ыг ашиглаад ялангуяа нөгөө залуу хүмүүс Instagram-ыг амар их ашиглаад те Instagram ч одоо нөгөө зураг хийх юмнаас ч холдоод эхэллээ шүү дээ. Тэгээ одоо нөгөө story их их байдаг болсон болоо те нөгөө хоорондоо чатлтнаас ихсэн story гэдэг нэгсгдсэн те тэр мөр нь тийм байгаа тийм байгаа. Тэгээд тэрнийхээ талаар тэгээд одоо бодвол яад штэ нөгөө teenager буюу одоо нөгөө жоохон өсвөр насны хүмүүсээс ингэж нөгөө нэг хамгаалах тиймэрхүү системүүд төсөн чинь зөндөө байж байгаа. Одоо бид нар тэрийг харж чадахгүй одоо харин энэ насанд хүрсэн байгаа учраас тэгэхээр ингээд teenager буюу тиймэрхүү хүмүүсэд арай жоохон өөр viewтэй болгоход ирэхэд тийм бүхэл бүтэн department ажиллаад байж байгаа юм бол. Харин тий одоо манад чинь нөгөө өсвөр насны ингээд дээрлэхэлт үеийнгийн дээрлэхэлт их байна л да. Bullying. Тэгээд энийг нөгөө social зохицуулалт энэ төр байхгүй одоо энэ яг манай хууль тогтоогчтой юм хуулийн л юу оруулж ирэх гэж байгаа шиг байна. Төсөл. Тэгээд угаасаа уг нь дэлхийн зарим улсууд байдаг л да 16 хүрээгүй хүүхдийг сошиал оруулахгүй. Тийм. Европт одоо тэр нэг. Тий. Хууль эрхцэн хүрээнд бол тэгж болно. Гэхдээ айгүй хэцүү энэ чи хянах нь өөрөө. Таны хувьд яг софтвер инженерийн хувьд яг хүүхдүүдийг оруулахгүй одоо тийм зохицуултыг одоо нөгөө YouTube Kids мэзгээд шүү дээ эцэг эхийн нөгөө зөвшөөрөлтөө. Гэхдээ 15 6 та хүүхдүүдийн сошиалыг яаж хязгаар чи ээж ааваасаа илүү одоо хүүхдүүд илүү мэдж шүү дээ. Энийний аюулгүй байдлын зохицуултыг яаж хийдэг технологи яг юу уцаараа бас хийж болдог шүү дээ. Одоо Instagram-ийн апын нөгөө нэг 10 өдөрт 10 минут ч юм уу лимит мэлж болоод тэгээд уцаараа тэгж логч нөгөө parental control гэж утас болгон дээр байгаа тий. Тэгж нөгөө уцаараа логч болж байна. Эсвэл нөгөө юу яаж болж байна. Тэр юун дээр Instagram дээр Facebook дээр болохоор уус нас нь ингэж мэдж байгаа болохоор тэр нөгөө юуг нь бол бас шал өөр байгаа. Нөгөө нэг advertisement-үүд нь бүр шал өөр байгаа гэдэг бодвол тэр мэрэгээрээ үзэж болж байна. Тэгээ тэрнээс өөр одоо юу мууг нь бас хяндим аа нөгөө нэг engage хийж байгаа page mage-үүдийн бас ингэж нөгөө recommend хийж байгаа page mage-үүд чинь бичдэг reels энэ бас чигсэн хинж байгаа энэ одоо ийм байгаа учраас гээд тиймэрхүү audience байхгүй учраас гээд. Тэгээ одоо жишээ нь саний нөгөө дээрх мэрэгэн зэрэг яриалаа л да. Тиймэрхүү байвал ингэж шууд username-ийг бид нэг мэдчихэвэл шууд ингэж report хийгээд одоо би жишээ нь ингэж яг батагийн ажилтан учраас би бол тэрийг бүр шууд ингэж зүгээр public хүн report хийсээс би дотроос report хийвэл хамаагүй илүү юу аахгүй шууд тэр хүмүүс рүү очих واخгүй. Тэгэхээр ихэд бол баг тэр муухай зүйлийг хийсэн бол зүгээр шууд баг аккаунт бандуулж болох байхаа ер нь бол.
Тэрийг бас сайн мэдгүй. Тэр нь бол Terminus of Service-ийг яалтчгүй яасан зөрчсөн хүмүүс байгаа бол бас бандуулахад бүрэн боломжтой гэсэн юм л дээ. Тийм байна тий. Одоо ингээд Google юм уу Meta ер нь иймэрхүү компаниуд яг ямар технологи чухал гэдгийг яаж хийддэг юм. Тэрийг ер нь тэгэл бараг л мэдэхгүй шүү дээ. Одоо жишээ нь 10 жилийн өмнө 13 жилийн өмнө Oculus гэдэг VR-ыг авсан дээ. Тэгээд тухайн үед чинь манай Zuckerberg VR бол next best thing гэж тэгж бодож байсан. Тэгээд тэр нь үгүүлж таарлаа. Тэгээд одоо тэгээд Zuck-ийн бодож байгаа зүйл нь болохоор AI номер 1 юм байна гэж одоо баахан мөнгө зарцсан байгаа. Тэгээд тэр нь одоо болох нь үгүй гэдэг тэгээд харъя тий. Тэр нэрээ бет тавьсан байгаа. Бет тавьсан байгаа. Тэгээд одоо энэ Glasses дээрээс бет тавьсан байгаа. Тэгээд тэр нэг болох нь үгүй харъя. Одоо тэр Glasses нь миний одоо жоохон юу байгаа дэшээ байгаа. Ягаад гэвэл юу сайхан гэх нэг Google хүртэл Google Glass айл дээр гаргаж ирсэн. Тэгээд тэрийг бүр дахиад синжлээ бүр шинээр Glass гаргаад ирсэн байгаа. Тэгээд миний сонсноор бас Apple-аас нэг тийм Smart Glass гаргах бас үзээд байгаа юм шиг байлаа. Тэгээд ерөөдөө бол Smart Glass ертөнцид бас өрсөлдөгч бүр зөндөө байгаа. Хүмүүсийг хийхийг бүгд төр хүсэж байгаа юм. Google нэрээ дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай илүү нэг хамтраад юу гэдэг нэг төсөлтөр ажиллаадсан шүү дээ. Хүнийг бараг л одоо нөгөө за blood pressure те за даралт чинь ихсэж шүү, буурж шүү. За одоо team ирээдүй байгаа юу гэх гээд байгаа. За нэг юм одоо Apple Watch ингээд зүүчи те. За усуугаараа. За даралт чи юм байна. Ингэхгүй бол за ой энэ ч өвдсөн байх шүү. Хорт авдар тусцсан байх шүү гэд. Тэ одоо яг бүр бие чинь бүтэн онцлоод одоо цаган дээр чи юм гаргаж ирэх тийм ирээдүй бидний хүлээж байгаа юм. Тэр одоо арай болоогүй бах. Одоо чинь тэр нөгөө юу штэ Elizabeth Holmes гэдэг нөхөр байсан штэ. Тэр нөгөө нэг тусаар бүх одоо өвчнөдөө чинь шууд ингэ мэддэг болчихъя. Тэгэж нөгөө нэг Silicon Valley тэр чигээр scamдж байгаа одоо тэр шоронд авч байгаа нөхөр нэг хүүхэн байгаа штэ. Тэр чинь тэгэл тэр санаа нь аягүй зүг байгаа штэ. Тусаар ингээд бүх шинжилгээ ингэ авдаг болчихсон. Ямар it doesn't work like that. Тийм биш ерөөсөө. Тэр чинь одоо тэгэл өвчний одоо эмнэлэгт очиод цусаа өгөнгүүл чинь ямар их цус өгдөг вэ? Ямар удаан хугацааны дараа тэр резолт нь гарч ирдэг вэ те. Тэр чинь бол одоо үед шидэж болго ашаал болоогүй зүйл. Ирээдүйд мэдээж тийм бол гоё л ихтэй тэр бид нар бол хаа байсан болоогүй. Агт ирэхэд цагаар тэр зүрхний цохилтыг бол амархан хэмжиж байгаа. Тэгээд даралтыг бас жоохон амар алданхтай хэмжиж чадна. Гэтэ мэдээж за хортав дээр цусын юм бол ерөөс мэдчих чадахгүй шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү жижиг юмыг бол хийж чадна. Одоо жишээ бүгжөрөлт хийж чаддаг байхгүй тийм. Би арай өөдрөг гэж магадгүй. Гэхдээ энэ чинь ингээ quantum computer хөгжөөд AI ингээд нийлээд эрүүл мэнд ингээд сайхан бидний ер нь ингээд ямар нэг юм тусгаас баг хөөе энэ нэрчээр явах юм бол Parkinson's тусах нь шүү, Alzheimer тусах нь шүү гэдэг энийг ингээд нийтэд ингээд бие чинь бүрэн мэдээд хэмжих тийм юу бах. Тий, одоо чинь юу бол гараад ирсэн нөгөө нэг биен дээр ингээд юу шууд нэг зүү шиг юм ингээд наагаад ингээд наачдаг. Тэгээ тэр нь бол цусны хэмжээг чинь sugar level чинь сайн хэмждэг болт юм ба. Тэр чинь одоо нэг чихрийн шижийн интерт хүмүүс амар сахар хэмжээ яг үнэ. Тэр ингээд лайваар уцаараа ингээд монитор хийж болдог. Одоо чинь хоол идэхгүй тэр нэг дээш ихсэж байгаа харна хоол идэхгүй байгаа тэгээ доош явж байгаа хардаг. Тэр мэрийг бол ингээд шууд хэмжиж болчиход байгаа. Тэгээ даанч тэгээд нөгөө нэг өөр тэрнээс дэше нарийн болонгууд тэр чинь нөгөө эрүүл мэндийн салбарч амар regulation ихтэй болохоор айгүй хэцүү амар slow moving industry л да ер нь хамгийн удаа AI-ийн салбарт манай монголчуудад ер нь ямар боломж байна гэж харж байна. Одоо юу штэ Монголоос судалгаа хийж байгаа ахнаа зөндөө байгаа штэ. Одоо Google-д нэг 2-3 бай миний мэдгийн тэгээд Meta болохоор бас нэг сайн баяр гэдэг бас нэг AI research ажиллаж байгаа мундаг ахнараа тэгээд сайн баяр ах чи одоо бодвол нөгөө юу штэ research paper bank publish гэдэг тэрийг reference хийсэн тоогоороо 10,000 сайд авсан ч гэдэг ерөөхдөө Монголын баг номер 1 тийм штэ нөгөө тийс харсан тийм юугаар Google Scholar Google гэдэг дээр тийм тэгж харангуй тийм байгаа. Тэгээд би бол тэр хүмүүстэй тэгж холбогдож үзээрэй гэж зүйлмээр ирэхэд AI сурмаараа тэр хүмүүс хамгийн сайн мэдчихэж байгаа. Яг хөө тийм Монгол улсад гэж яахгүй тий. Одоо ягаад гэхээр AI дэлхийд дахин нөгөө шин салбар учраас биднэрт ингээд одоо улс орондоо яраа ингээд одоо гой боломжууд байна гэж харж байгаа. Одоо тэр стартап ч тийм юу гэдэг бидэрт одоо ер нь AI адил дээр ямар хуу хэрэгцээ байна гэж. Одоо Монгол улс бол дэлхийгээс юугаар ялгаатай байна гэхээр одоо бид нар чи монголын хэлээр ярьж байгаа тий. Тэр нь иргэд амгэрч монгол бичгээр бичиж байгаа тийм үү. Тэрийг нь одоо англи хэл болон юугаар шийдсэн юм шиг монгол хэлээр хөрвүүлэх нь ихэд барыг дараач алхам л байгаа хөх тий. Тэрийгээд AI шийдэх хэрэгтэй гэхэд. Тэгээ одоохондоо ирэхэд ChatGPT тэр нөгөө монголоор орчуулгуудыг амар муугаад байгаа юм биш би анзаарсан ирэхэд амар сонирхол юм байлээ нөгөө орчуулж марчуулахад бүр амар алдаатай орчуулдаг тий. Тэр мэрийг ядаж ингээд шийдчих хэрэгтэй байгаа хөх. Тэгээд одоо Америкт AI-ыг харуул ингээд юу voice AI энэ амар сайн болсон. Англиар нэг шууд хүний voice clone хийгээд тэр мэрийг одоо ингээ монгол хэл дээр ингэж ярьдаг болчих бас ингээ дараач алхам нь болоо явчих жоох. Тэр нь ойлгомжтой алхам нь ер нь бол. Зингүнэ ийм юу алгоритм биш ийм кодинг бичиж болох уу? Зүгээр одоо хоёулаа ингээд шинээр AI-аар нэг юу зохио заяа. Платформ аппликейшн зохио заяа. Тэ тэр нь болохоор би зүгээр яг хаагаад болохгүй байгаа учраас хоёулаа ингээд нэг цаг 2 цаг ингээ ярилцж шít. Тэгэнгүүт хоёулынх нь
хамгийн топ моментуудыг аваад тий 90 секунд рeel болгох юм эсвэл 2-3 минут нэг хайлайт AI гэсэн зөв програмын нэг тийм платформ зохиож болох уу? Болно шүү дээ. Бангалттай тий. Би наадах чи банк боддоо шээ ийм хийчигээд одоо нөгөө нэг өстө видео эдитингээ талаас нь яриад шүү дээ тий. Тий би тэгэж одоо ингээд манай ярилцлагын ингээд яг манай мөөгөл энэ ингээд багцлал хийж байгаа байхгүй тий. Тэдэн секундыг нь аваад ингээд тэгэл reel болгоод тавиал. Тэггүй шууд бүтэн ярилцлага уншлаа нөгөө чат чи бид нэг нэгээрээ гарч ирсэн шиг ингээд тий. Яа монгол хэл дээр наач арай хэцүү. Монгол хэл дээр хэцүү тий. Би англи хэл дээр бол бүрэн боломжтой гэж бодож байна ер нь бол тий бүрэн боломж. Яагаад гэвэл ингээд бид нэр юу транскриптыг харж болно. Ингээд юуг нь харж болно. Дуу өндөр цуулын амплитудыг нь харж болж байгаа тий. Тэгээд ингээд юугаар бичлэгээр нь зургаар нэг анализ хийж болж байгаа. Тийм болохоор ингээд зураг дуу хоолой тий дуу чанга энэ төр анализ хийгээд тэгэж reel хийх бүрэн боломжтой гэж бодож байна. Гэхдээ гэтээ юу юм шүү. Одоо ингээл ChatGPT-гээс ч ингээл юу ячдаг шүү дээ. Монголоор ингээл ярьж байгаа шүү дээ. Чин LLM талаас энийг зүгээр л convert хийгээд яг гоо тэртэй нөгөө минийхээр яг нөгөө юу нэг их гэж яриад авах нь алтанг нь их юм. Одоо жишээ нэг хоёулангийнх нь монголоор ярьж байгааг нөгөө Монголд яг Kirill text болгох чинь гэсэн алдаа аягүй их байгаа даа одоо жисэн тий. Тэр нь зөв байвал шийдэгдсэн бол тэгээд датаг үгийн л зовлон үнэ. Тий яг үнэ тий. Тэр нь ингээд шийдэгдсэн бол наач асуудал болчих жоох байхгүй тий. Тэгээд болоо ярьсаа. Тэр одоо миний монголоор ярьж байгааг Kirill сайн ингээд 100% найдвартай болгодог болчвол тэр асуудалгүй. Тэр нь чухал тий. Би одоо надад чаа юун дээр санаа бодсон байх ингээд хүмүүс амар стрим хийдэг болсон шүү дээ одоо Twitch мэж дээр тий. Тэгвэл бас л яг адилхан тэгээ стример хүмүүс чинь хайлайтсаа тэгээ боцсон клип болгож оруулдаг шүү дээ тий. Тийм болоо тэгээ тэрийг амархан болгочвол гоё юм байна даа гэж бодож байхад тэр бүрэн болно шүү дээ. Манай подкастын хамтран ажиллагчаар 101 жилийн түүхтэй нэгэн гайхалтай компани бол орж ирсэн. За энэ бол MG Motors. Би бол өөрөө MG Motors-оос бол одоо машина бол авсан байгаа. За тэгээд ер нь бол одоо энэ чанарын хувьд идэлгээ даах, бат бөх байдал, найдвартай байдлаар бол алдартай. Английн бол MG Motors гэдэг брэнд бол байгаа. Тэгээд та бүхнийг бас одоо мэдээж тийм ээ машин тэрэгнийхээ хэрэглээг сонгох бол MG Motors-ыг бол бас зөвлөмөр байгаа. Тэгээ үний хувьд бол ерөөсөө 40 сая төгрөг байхад одоо ер нь бол эхлээд те урьдчилгаанд ингээд 10% төлөөд эсвэл ингээд банк болон банкус санхугаас бол одоо авах бол боломжтой 40 сая төгрөгийн үнэтэй машин байгаа. За тэгээд 10%-ийг бол урьдчилгаанд төлж ингэж авах бол банкар болон банкус санхугаар бол дамжуулан авах бол боломжтой байгаа. За тэгээд нэг албан ёсны эрхтэй учраас нөгөө сэлбэг захиалга засвар үйлчлэгээг бол ингэж албан ёсоор хийж байгаа. За тэгээ мэдээж дэлгэрэнгүй мэдээллийг 75 55 тэг дугаараас одоо авах боломжтой байгаа шүү. Хамтран ажиллагч MG Motors. Би бол бүр одоо ингээд Монголд байгаа нөгөө энэ тендерийн процессыг бол яг бүрэн AI болгомаар санагдаад байгаа байхгүй. Жилд одоо 21,000 тийм төрлийн тендер байгаа байхгүй. Тэгэл тэр чинь хүний хамааралтай учраас энэ авилга чи яг тендер дээр л яваад байгаа байхгүй. Тэгэхээр энийг яг энэ машин learning технологиор яг хамгийн шудраг өрсөлдөх үйц юугаар одоо энэ Эрдэнэ үйлдвэрмөлдрийг л эхэлсэн байлаа тийм том уурхаанууд ч юм уу те тендрийг бол ер нь тэгээд шийдчих боломж олцоо байна гэж харж байна. Би надад ч бол нэг документ бүгднийг скан хийгээд те тэгээд AI-аас нөгөө асуудал болцоо энэ документ тэр байна үү тэгээд одоо бүх тендерүүдэд газ нэг скан хийчихэд текст болгочихгоо нөгөө AI-аас асуулт асуугаад бүх компаниуд оноо өгөөд те тэгж жагаад мэдээж AI-аар 100% шийдвэхгүй гэхдээ тэгээд нөгөө хянж байгаа хүн нь AI-аас бангаар болон асуулт асуугаад тэгээд сайхан хөсөг толгоод оноо олгоод тэгж шийдэл бүр хамаагүй гоё гэж бодож байна. Тийм байна те. Тэргээд тэгээд зөв үгүй бас харж байгаа хэрэгтэй бас. Одоо гэхдээ зүгээр яг хуу энэ хувийн асуулт гэж магадгүй илүү одоо инженерүүд донд дутуу үнэлэгдсэн underrated гэдэг те. Тийм технологи байгаа юу? Үнэлэгдсэн технологи одоо ч нөө юу юм да одоо Америкт бол жишээ нь юу бол айгу хэцүү байгаа нэг COBOL гэдэг нэг юм байгаа да тэр нь болохоор ингээ програмын хэл ахгүй юу тэгээ тэр нь юу вэ гэхээр дөнгөж нөгөө нэг компьютер үүсэж хахад одоо бараг хамгийн анх гарч ирсэн хамгийн алдартай хэлнүүдийн нэг байхгүй COBOL гэдэг. Тэгээд тэр чинь одоо бодвол 40-50 жилийн өмнө хэрэг ашиглагдчихсэн зүйлүүд байгаа. Тэгээд ингээд байц хийгээл нөгөө нэг засгийн газар ч юм амар дээр үеийн банк ч юм уу те COBOL юм хэрэгжилсэн хэрэгтэй. Тэгээд тэгэж ярьдаг. Тэгээд тэр COBOL гэдэг хэлийг чинь нөгөө нэг train хийх дата бас байхгүй шүү дээ. Тэгээд тиймэр те. Тийм болохоор тэр COBOL мэрэгжилтнүүд
амар одоо ховордоод байгаа гэх юм уу ч одоо айл 50 жилийн өмнө гарсан технологи асар одоо алдагдаж нэгсэн да. Нэгээс нь номоос шатац юм шиг. Механик тэр чинь өөр копи байхгүй шүү дээ. Тийм. Нөгөө механик машин барьж чаддаг хүн одоо нэг юу яагаад гэдэг те юм ойж мойдог хүн одоо нэг хэрэг болоод шүү дээ. Яг үнэ. Тэгээд тэр COBOL гэдэг хэлтэй хүмүүсүүд ингэж гарч ирээд ховордоод байгаа. Тэгээд тэр ингэж AI-г олон training data асар бага болохоор тэгээд AI-аар бас хийж болдоггүй те. Тэр мэрэгчлээ хүмүүсээс амар underrated юм санагддаг. Тэр нэрээ сая нөгөө хүнтэй харьцах чадвар гэснээс тэр нөгөө юу ах шиг өнө те. Манай нөгөө бас тэнд ажил Silicon Valley-д ажиллаж байсан найз маань л хэлчихсэн. Яг нэг юм инженерүүд дунд юм төвшин левел ах шиг юм те. Тэгээд яг айл левел дээр нэмдэ нөгөө бусдыгаа удирдах тэр people skill-тэй нөхдүүд нь одоо баг цалин малин ногцсон мөсөд ингээд тэгэх нэг тийм боломжууд ах шиг байгаа тий. Тэгж байгаа гэсэн. Одоо ингээд том tech компаниуд Google, Facebook гэлтгүүд тэд нэг ингэдэг. Эхлээд одоо дөнгөж сургуулаа төгсөөд оронгууд L3 гэдэг нэг цол байгаа байхгүй тий. За тэгээд нэг 2-3 жил ажиллах тийм үү. Тэгвэл ингээд L4 болчихно. Тэр нь болохоор ихэд mid level engineer гэж явчихж байгаа. За тэрнээсээ дээшээ дахиад нэг 3-4 жил ингэж явж байгаа. Тэгээд ахлах инженер болж байгаа. Ахлах инженераас L5 гэж яваад байгаа. За ахлах инженер болцсны дараа за ахлах инженер юу хийдэг вэ гэхээр нэгэсэндээ зүгээр нэг project өгчин те тэрийг ямар ч асуудалгүй хийчдэг. Тэгээд дээрэс нь мэдээж магадгүй нэг дадлага үеийн ч юм уу нэг дөнгөж орсон нөхдөд ингэж зөвлөгөө өгдөг нэг тиймэрхүү хүний ахлах инженер гэж яриад байгаа юм бол нэг project үйл асуудалгүй цагтаа биелүүлчихдэг. За тэгээд дараа нь L6 гэж гарч ирэн тийм. За тэгээд ингэж салж байгаа байхгүй нэгсэн доо. За L5 нөхөр дээшээ явмаар байвал L6 руугаа орж болно. Эсвэл менежер болж болно. Менежер гэдэг чинь угаасаа нэг босод софтвер инженерүүдийг менеж хийх хүн шүү дээ. Тэгээд тэр people skill set-тэй хүмүүс гэдэг байгаа чинь ихэд нэгэсэндээ менежер болоод тэгээд менежерээс дээшээ төвшөө director болоод VP болоод тэгээд ингээд CEO болох боломжтой байхгүй. Манай хин чин Google-ийн захирлуудад сундар бичаач яг л тэгж ингэж явсан нөхөр байна. Тийм PM гэж managerial tracker явсаар агаад CEO болсон нөхөр. Тэгээ одоо нөгөө талаар болохоор ингэж technical-ээр одоо ингэж явсаар агаад L6 L7 гэж болно. Тэгээ мэдээж L6 энэ төр болох юм бол чинь бас нөгөө багийнхныхаа инженерүүдийг бас сайн базаж ингэж direction хэлж өгдөг нэрхэд people skill бас хэрэгтэй. Гэтэ тэгээ менежер шиг тийм амар хэрэгтэй бас биш. Одоо манай цэнгүүнж хэд дээр явж байгаа. Би одоо L4 дээр явж байгаа. Тэгээ тэр нь болохоор ингэж бас айгүй сонио ингэж одоо би TikTok-д орохдоо би нөө яасан штэ маш олон компани зэрэг солио яваад байгаа штэ тий. Тэгтээ тэгээ би нөгөө нэг хоёр шалтгаан байгаа байхгүй. Нэгдүгээрт одоо цалин ихсэн. Тэгээ хоёрдугаар эсвэл би ингэ тушаал шууд ингэ дэвшчин тий. Diagonal promotion гэж ярьдаг. Одоо өөрийнхөө компанид тушаал дэвшихгүй. Тэгээ шууд ингэж өөр компанид орохдоо тушаал дэвшиж орж байгаа хөх тий. Би ингэ анх нөгөө Google-д ороод 19 онд ороод 21 он хүртэл байж ахта нөгөө L4 IT-ийн болцсон Google дээр тушаал дэвшээд. Тэнгүүдээ тэгээд өөр стартапад ажиллаж байгаа. Тэгээд hedge fund компани ажиллаа. Тэгээд шатаа ажиллаа. Тэгээд нөгөө TikTok руу орохдоо би тэгээд дээшээ тушаал дэвшээд тэгээд senior болоо орсон хохоо L5 болоод тэгсэн чинь тэгээд одоо нөгөө Meta-ро орё гэсэн чинь нөгөө тухайн үед чинь нөгөө бүх компаниуд ингээ халаал эхэлсэн шүү дээ. Бүх tech компаниуд яа хийлээгээд тэгсэн чинь нөгөө нэг senior гэдэг нөхрийнхтэйгээ баарыг бүр амар ихсэж одоо баг 8 жилийн туршлагатай байж senior ингээ авч хилцнэ гэдэг ороод тэгээд баг 10 жилийн туршлагатай нөхрийг хүртэл ингэж баг L4 L3 авах гэдэг компани. Яг бол ингээд компаниудын маркет болцсон. Компаниуд бол юу ч өгчээсэн энэ нөхдөд авдаг болцсон гэх. Тэгээ би ингээд цензур нөссөн юм биш үү? Яг үнэ. Тэгээ senior одоо нэг TikTok-д байж байгаа. Тэгээ би нөгөө нэг доошо Meta-ро орохдоо L4 болж ороод тэгээд гэтээ яг цалин нь угаасаа өссөн байсан л да. Тэгээ өссөн байсан учраас надад цалин угаасаа өссөн юм чинь та ямар хамаас яагаад гэвэл хэрвээ би ингээд L5-аар орчихсон тэгээ цалин амирх тэнгууд ингээд L5-да сайн хийж чадахгүй тэгээ намайг ажлаас халчих واخгүй тэгээ. Тэрний оронд цалин адилхан бол зүгээр доошо нь ороод тэгээ сайн ажиллаа тэгээ ингэж тушаад ирсэн амг амрахгүй юм байна. Цалин чи хэд байгаа вэ? Тийм миний цалин бол одоогоор нэг $400,000 орчим байгаа. Тэгээ тэр нь болохоор 3 бүрэлдэхүүн байгаа тий. 3 бүрэлдэхүүн нь болохоор ингээд яг үндсэн цалин гэж байгаа. Тэгээ тэрийг би сар болгон биш 2 ланг цалин орж ирэн тэрийг аавна. Тэгээ нөгөө бонус гэж байгаа. Тэр бонус нь болохоор жилд нэг удаа нэг одоо манай 2 болсон. Тэгээ жилд 2 удаа нэг 15-аас 20% одоо үндсэн цалин гэж 15-аас 20% бонус өгнө. Тэгээ тэр нь болохоор мэдээж нөгөө сайжсан бол боломжийг тэгэхээр 400 дээр нэмэх нь гэж байгаа. Агуу тэр 400 доторхоо задрага гэж байгаа. Тэгээ тэр 400 доторх задрага тийм байгаа. Тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор сток байгаа. Тэгээ сток нь болохоор ингээд Vita-гийн сток хувьцаа өгшин. Тэгээ тэр нэгээ исч багасч байвал мэдээж цалин чинь дээшээ доош ихсэж багасаа яваад байна гэсэн үг юм. Тэгээд яг ингээд хуваараа тооцох юм бол за миний ч одоо жишээ нь юу л байгаа юм байна. За нэг 40% сток 60% нэг үндсэн одоо тийм долларын цалин байгаа гэсэн үг юм тийм. Ойролцоогоор 7 хоногт хэдэн цаг ажиллах вэ? Би бол за одоо бол юу л нэг 40-50 цагт ажиллаж байгаа. Тэгээд би тэрнээс ихийг ажиллахыг нэг хүсдэггүй маа. Яагаад 50 цаг л ажиллаж байгаа. Тэгээд тэрнээс их би бас албаар ингэ ажилладаг байхгүй. Тэгэхээр ингэ яагаад нөгөө нэг одоо юу гэж ярьдаг цагаа зохицуулах одоо
юу чадвар яг 9-6 юм ба шүү дээ. 9-6 гэтээ тэгээд би заримдаа тэгээд 10-аас 4 хүртэл ажиллаад оройн 2 цаг ажиллаж ч юм тиймэрхүү нэг өөрөөрөө бодоод тэгэж явж байгаа. Тэгээд нөгөө нэг time management skill байгаа шүү дээ. Цагаа зохицуулах skill. Тэр бол ингээд юу юм бэ лээ. Нөгөө хүүхдүүд гаргацаа дараа шал өрөлчтэй юм байлээ. Ер нь тэгээд тийм болохоор би ингээд айлуулах нөгөө өдрийн цагаар тэтгэлэгт явцаа явган чанд болцохоор ингээд болцохоор ингээд цагандаа харан болчихж байгаа. Тий яг үнэ. Тэгээд яг ажиллах цагаараа ажиллачаад тэгээд гэртээ одоо хүүхд байгаа цагт хүүхдээ зарцуулъя гэдэг тийм одоо дөрөв тогтоочгоод шал өөр болчихсон юм байлээ. Тэгвэл ингээд өмнө чинь хүүхдгээс өмнө нэг оюутан байхдаа бүр зүгээр хизээж бол хизээ ингээд ажиллаад тий одоо заримдаа өдөр кино мань үзэж байгаа тэгээд ингээд назгаараад оройн тэгээд ажиллаж эхэлсэн байх. Тиймэрхүү юм болоод тэгээд яг ажиллах цагтаа ажиллаж байгаа тохиолдолд ерөнхийдөө чанартай ажиллаад хийгээ яваад байгаа гэсэн үг шүү дээ. Одоо ингээд зингүү маань ингээд дэлхийн хэмжээний инженер байгаа тийм. Энэ дээр одоо ялгарах давуу тал дадал зуршлууд юу гэдэг юм бол? Ер нь бол ингээд Google, Facebook энэ төр том компанид ажилласан тохиолдолд юу юм бэ лээ. Нөгөө нэг маш одоо тэрбум хэрэглэгчтэй байгаа шүү дээ. Тэгээд тэрбум хэрэглэгчдэд яаж одоо үйлчлэгээ үзүүлдэг юм бэ гэдгийг тэр том тех компаниас харж чадж байгаа. Тэрээс жижигхэн компаниуд ерөөсөөр харж чадахгүй байх тэрийг. Тийм scale-ийг яаж шийдэж байгаа гэдэг компани талаас нь ингээд хараад тэрийг л ингээд мэдэрж байгаа нэр ихэд хамгийн том давуу тал юм болоо гэж боддیں۔ Одоо тэгээд стресс менежмент гэж байгаа тийм ээ. Ер нь одоо энэ deadline, pressure энэтэй ер нь яаж нүүр тулж байна? Ер нь бол юу амар чухал. Банк менежертэйгээ холбоотой байх нь чухал. Одоо чинь ингээд нэг deadline чинь ингээд хөө энийг маргааш шээ гэдэг тийм бол мэдээж байхгүй тий. Гинт орж ирэх нь за нэг доор хааж нэг сарын за гинт орж ирлээ гэхэл сарын дараа хийгэрэй гэдэг тийм юм. Тэгээд ерөөхдөө бол ихэвчлэн манайх чинь нөгөө нэг 6 сар тутам ингээд план гаргах чинь жилийн дотор план гаргах чинь тэгээд ихэд за 6 сарын дараа энийг хийн шүү. Тэгээд тэр чинь ингээд 6 сарын өмнөөс хийж байгаа болохоор чинь арай л ингээд холоос харж байгаа болохоор амархан байхгүй стресс менеж хийхэд тэгээд бүр тиймэрхүү сонин гинт юм гарч ирэх юм бол тэгээд менежертэй л үнэ хэлэх хэрэгтэй. Би ингэж юу яагаад байна цаг чинь давчаад байна. Би ингэж амжихгүй юм шиг надад тусламж хэрэгтэй байна гэдэг юм уу те. Тэр мэрч айгуу чухал. Тэгээд өөрийгөө үнэл хэлэх хэрэгтэй. Би энийг хийж чаднаа. Одоо маргааш би энийг хийчих юм зэрж юусэн хийхгүй. Тэгэх юм бол ингээд шууд дараа чинь нөгөө нэг review cycle ингээд өөрийг чинь үнэлэх гингөө шууд энэ нөхөр чи өөрөө бид худлаа цаг хийснэ. Тэгээ биелүүлж чадаагүй. Тэгээ энэ нөхөр юм амлалтандаа хүрсэн үгээл. Тэгээд ингээд доошоо болоод явчих байхгүй тий. Одоо метад бол дэлхийн шилдэгүүд ажиллаж байгаа шүү дээ тийм ээ. Ер нь сайн инженер даа. Тэгээд өнцөг болон бүрээс. Тэгэхээр одоо ингээд өөрөө дотор нөгөө эргэн тойронд нөгөө магадгүй чөлөө цагаараа тэр хүмүүстэйгээ одоо гарч ордог юм уу илүү танилцчихлаа байх. Энэ хүмүүст тэр төвшин хүртэл явсан ер нь ямар нийтлэг чанар байт юм бэ? Тэгээд анзаарч байхад бол юу л байсан да. Тэг салбартаа бол тэг үнэхээр л ер нь анхаасаа л айгүй дуртай хүмүүс байсан гэх юм уу. Тэгээд тэг салбартаа ингэж зориод ингэж зүгээр их юм да зүгээр би нэг тех салбарыг нэг хальт сонирхоод нэг мөнгөний төлөө хийж байгаа тэр ч юм уу. Тиймэрхүү юм нь бол зүгээр надад ерөөс гэж анзаарчихдаг. Тэгээд тех салбар болон кодинг дээр бүр амар дуртай хүмүүс ингэж байдаг. Тэгжээс тэр том компанид орж байгаа юм уу. Тэгээ бүр одоо хөгшөрсөн хүмүүстэй ярангууд нэг жоохон залхацсан маягийн хүмүүс нэг хальт байдаг юм байлаа. Бүр ингэж нэг ихтерхий их мөнгө хийсэн ч юм уу те. Тэгээ нэг тиймэрхүү одоо за амьдралаа одоо нэг жоохон enjoy хийсэн хүмүүсээр нэг цөөхөл даралж ирсэн юм бол. Мета тийм байдаг. Google-д энэ төр ажиллахаар ингээд юу гэж сонсч ирсэн. Айгуу зардалгүй амьдэрдэг. Би яасан штэ. Дадлага дээрээ бол яг л наадах ч ашиглаж байсан. Ирэхэд ингэдэг байсан. Дадлага хийж явахдаа угаасаа хоол юу байгаа штэ. Цаанаасаа гэж өглөө өдөр орой гурван гэж байгаа. Тэнгүүд ингээд 5 дахь өдрийн орой оройн хоол авахтаа баахан нөгөө 2-3 том сав аваад эрийгээ хах самбатсан нэр идэж байгаа. Тэгэхээр би ингээд Калифорни 3 сар байж байхдаа хоолнд ерөөсөн мөнгө өрөөгүй. Тэгээд нөгөө дэлхийн шилдэг тоогооч нарыг авчирч байгаа л үнэхээр өссөн хоол ингээд тэргээр алдартай үстэй. Тэргээр алдартай. Тэгээд тэр өссөн хоолоо тэгээд идээд явцдаг. Тэгээд зарим их газар нь ирэхэд буфе маягаар тэ хоол ингээ тагван дээр авдаг. Гэтэ яг нөгөө Калифорни төв кампусууд дээр яг тийм бүр ресторанууд байдаг байхгүй ингээд энэ төр хоорны ресторан, хятад олны ресторан гэдэг тэнцэнэ ингээ цаг авч байгаа. Тэгээ багаараа ороод хятад олны идэж байгаа. Тэрстэй гоё байсан. Тэгээд ерөөхдөө өөр нэг гараа нь штэ мөнгө зарлах чинь нөгөө transportation байгаа ч гэдэг нөгөө нэг ажил дээр очих те. Тэр нь болохоор ингээд автобус цаанаасаа байждаг болохоор тэгээ ерөөхдөө би бол дадлааныхаасаа явж байхдаа компани автобус зугаад хурч ирээл тэгээд байдаг. Тэгээд ингээд дугуй нөгөө те. Тэгээд дугуй дотроо нөгөө тийм үү. Тэгээд ерөөхдөө бол хойд чинь тэгээд ганц зардал нь юу вэ гэхээр юу л байгаа байхгүй юу. Түрээс л байгаа байхгүй. Түрээсээс өөр юу ч зараагүй. Тэгээд жим юм юу бүгдээрээ цаанаасаа ч жим дотроо байдаг те. Тэгээд тиймэрхүү юмнууд жижиг саж юмнууд бүгдээрээ цаанаасаа тэгээд дэвтэр ном үзэг гээд санаа зовоод ах юм байна. Бүгдээрээ байж идэг. Ямар нэгэн байдлаар снак маг ундаа жижигхэн нөгөө жижиг сажиг чихэр мэхэр идмээр бол чинь бас байж идэг те. Тэрсмэр ямар ч мөнгө зарах ямар ч шаардлага байхгүй гэсэн. Одоо ингээд цаг хугацааг ухраа гэж бодвол одоо 20 настай өөртөө юу зөвлөх байсан бэ? За би 20 настай байсан бол
юу яасан. За тухайд ч яг кодж эхэлжсэн бол за би 18 тайсан бол яг гоё хийхсэн баг. 18 тайсан би нөгөө мэрэгч одоо барилгын ажил сонгохоос өмнөх юм уу. Тийм бол шууд сайхан компьютер сайенс сонгочихъя. Тэнгүүтээ шууд нөгөө нэг юу яа. AI-тай төвлөрж явъя тийм үү. Яг AI нөгөө юу руу явъя. Чиглэл рүү явъя. Одоо бол яг хүссэн бүх зүгчийг олоо явж байгаа. Тийм одоо би бол зүгээр CS-ээр 18 тайсан бол CS-ээр сураад AI-тай холбоотой судалгаанууд хийгээл тэгээд нөгөө нэг одоо OpenAI ч юм уу Anthropic ч юм уу AI компаниуд руу ороод тэгээд AI судалгаа хийгээд яваад байхсан хэрэг. Би бол хийж явах байсан. Одоогийн 18 та хүүхдэд адилхан зөвлөгөө хөө. Тэгээд хэрвээ математикс статистикийн дуртай дуртай тэгээд код бичээд үзсэн тэрнээ дуртай бол би бол тэгээд зөвлөгөөг нэг AI салбарчууд хийжээж тэгээд одоо юу ахгүй шүү дээ. Байхгүй бол гэж ахгүй шүү. AI судалгаад хийх хүмүүс бол байнга хэрэгтэй. Хувь хүний зорилго мөрөөдөл юу вэ? Би одоо бол яг одоо юу хүсэж байна. Гэхдээ одоо би ч одоо Америкт амьдраад 14 жил болж байна те. Тэгээд одоо дахиад би нэг 6-аас 7 жил амьдраад үсчихье гэж бодож байна. Тэнгүүдэн ерөөхдөө нөгөө нэг санхүүгийн эрхчлөлөнд орчоод тэгээд одоохондоо би бол ингээд том тек компани ажиллаж нөгөө нэг цалингаа цуглуулаад те нөгөө нэг гэр бүл амьдралаа зарцуулаад яваад санхүүгийн эрхчлөнд орчингуудаа ерөөхдөө бол өөрийнхөө стартапыг хийх мөрөөдөл байгаа. Одоо хүртэл байгаа. Тэгээд би тийм хүнтэй яг нөгөө нэг уулзаж уулзраа тэгээд танилцсан болоо тэр хүний араас ингээд явъя гэж бодоод байгаа. Нэг манай Метад ажиллажсэн ах байсан. Тэгээд тэр ахын араас явъя гэж бас бодоод байгаа. Тэгээд тэр ах болохоор айгүй урамшмаар юм болохоор ингээд аль хэдийн нөгөө стартапыг хийгээд амжилтыг яваад байгаа хөх. Тэгээд тэрийг би хараад за энэ ах шиг болчих юмсан ингээд тэр нөхөр болохоор яг ингээд хүүхдүүд нь 4-6 настай ирэхэд жоохон том болцсон. Тэгээд нөгөө нэг байр маараа бүгдийн төлцсөн санхүүгийн эрхчлөнд очсон. Тэгээд ямар ч тийм юу байхгүй риск байхгүй юм гэсэн доо. Тэгээд бид нөгөө нэг жоохон залуу байхдаа юу гэж боддог байсан. За яста жинхэнэ одоо л нэг гой санаа байна. Стартап одоо л хийхгүй би ингээд хоцорлоо гэж боддог байсан. Тэгэж бодгоо ерөөсөй байсан. Ирэхэд жоохон тайван ингэж яваад өөрийгөө сайжруулаад улам ухаантай сайн инженер болоод тэгхийн бол надаа угаасаа санаа стартапын санаа бол хизээж дуусахгүй, хизээж хоцрохгүй байж зэн тэрмэрхүү хүний хэрэгцээ бол байж байгаа учраас тэр санаа бол байж тэгээд ирэхэд жоохон тайвширсан өөрийгөө тэгэж. За подкастын маань хамтран ажиллагчаар Ecos цэвэр ус маань бол ажиллаж байгаа. За тэгээд хүн ер нь одоо хоол ундандаа бол 80% шүлтлэг, 20% хүчлэлэг юм хоол унд хэрглэж ингэж балансыг бол барьдаг юм байна. За тэгээд Ecos цэвэр ус маань бол юм олон давхар мембран шүүлтүүрээр шүүгдэж тийм ээ. Одоо хүний биед нэн шаардлагатай байгалийн хужраа эрсжүүлсэн савладаг юм pH 8.5 гэдэг одоо зөөлөн шүлтлэг ус байдаг. За тэгээд Монгол хүний хооллолтын онцлог дээр бас тулгуурлан бүтээгдсэн гэдгээр их онцлог юм байна. Тэгээд хамтарч ажиллаж байгаа Ecos-тай бас талархал илэрхийлье. pH 8.5-тай шүлтлэг зөөлөн ус. Ecos энэ таны эрүүл сонголт. Сүүлийнхээ асуултыг яг ирээдүрүү чиглэсэн зүйл асуумаар байна. 2040 он гэхэд хэрвээ AI зөв чиглэл рүүгээ явбал 2040 оны дэлхийн ертөнцийг ер нь яаж төсөөлж байна? За 2040 он чинь 14 жил юм байна л та. 14 жилийн дараа бол Америкт бол одоо жишээ нь юу байх бах та. AI салбар угаасаа бүр энэ хичээрээ улам сайн өсөөл шинэ нээлт нөгөө нээлтийн шинэ нээлт гарахгүй бол тэгээд одоо нөгөө нэг сайн инженеруудын үнэлэгдэх бүр улам л одоо үнэлэгдэх гэх юм одоо нөгөө эксперт гэдэг юм байгаа даа шүү дээ. Тэр экспертүүд бүр улам л үнэлэгдэнэ. Яг тэгвэл ингээд хүмүүс хэтэрхий их ингэж AI-д ингэж найцаар байгаад бүр ингээд чадваргүй инженерүүд Америк гарч ирээд байгаа байхгүй юу ямар код AI generate хийгээ мэдгүй байж тэгээд өөрийн эцгийг ингээд код бичдэг хүмүүс гэдэг хүмүүс амир ороод ирсэн. Тийм болохоор тэр инженерүүдэд зааж сурвалжсах тэгээд тэрийг ингэж буруу гэж хэлж өгөх инженерүүд одоо амар ховордоод байгаа. Тэр бол улам л сайжрах гэсэн үг гэсэн. Бүр одоо би жишээ нь одоо ингээд 8 жилийн 7-8 жилийн туршлагатай тэгээд 14 жилийн дараа 20 жилийн туршлагатай бүр ингэж бүр эксперт болцсон гэж бодоод өөрийгөө тийм болохоор ингээд тиймэрхүү ингэж инженерүүд л ингэж амар одоо эрэлтээ хэрэгцээтэй хамгийн үнцэнтэй байх гэж бодож байна. Одоо энэ салбарт хөгжиж байгаа хамгийн сонирхолтой технологи юу? Тэр зүг рүү явхад те. Тэр зүг рүү явхад одоо юу л байна да. Бидний мэдгүй юмнууд одоо байж болно шүү дээ. Тий. Миний бодлоор юу нэлээд том зүйл болох хаа. Одоо нөгөө та бүхэн ингээд ChatGPT дээр ингээд текст max бичээд зураг ингээд хийгээд байгаа шүү тий. Тэгээ одоо бүр улам сайжраад текст бичингүүтээ бичлэг гаргадаг болсон тийм үү. Тэгээ одоо сайхан бас юу яасан нөгөө бичлэгээр бүр улам сайжраа бүр кино гаргацсан нэг тийм жишээ байна. Гэтэ мэдээж тэр нь жоохон яал кино та ямар ч тийм нөгөө юу байхгүй хүний соул байхгүй гэх юм нэгсэн дэ жижиг юм нэг уусаад чинь хаа байсан болоогүй байх те. Тэгээ тэрэн дээр одоо мэдээж
бүр бүтэн хэмжээний кино гаргах тэр надад аюул сонир санагдаж байгаа. Гэтэ тэрнээс гадна юу надад сонир санагдаж байгаа. Текст бичээд одоо нөгөө 3D модель ингэ генерат хийгээд тэр чинь одоо нөгөө гейминг болон одоо нөгөө одоо кино миноны анимашн дээр бүр амар хэрэгтэй. Тэгэхгүй ингээд 3D модель гэдэг чинь маш их цаг зарцуулдаг юм. Өөрөө гараараа хийхийн тулд тийм болоо тэгээд тэр салбар бол одоо хүртэл ингэ хөгжөөл байгаа. Зураг бол сайн генерат хийж чадж байна. 3D модель ерөөс чадахгүй байгаа байхгүй юу? Тийм байна. Нэр 3D модель гиснээс одоо ChatGPT ч ингээд нөгөө сая нөгөө сүүлийн хувилбар нь ингээд одоо баг юу ачлаа шүү дээ. Prompt руу ч ингээд 2000 унцтай баг ном бичих хэмжээний болчихж байгаа байхгүй. Дараагийн хувилбарууд дээр яг юу хийх боломжтой байх юм. Яг би тэр ингээд надад төсөөлөхөд сонирхолтой байл да. Одоо дахиад апдейт шүү дээ. Шинээр. Тэгэхээр юу хийж чадах юм? Тэгэхээр одоо нөгөө юу л хийн. Одоо жишээ нь та бүхэн анзаарсан бол ChatGPT-гээс одоо мань хүмүүс болохоор ChatGPT-г аппликейшнээс гаргахыг хүсэхгүй байгаа байхгүй. Ерөөдөө ChatGPT дотроо л байх гэдэг. Тэр нь одоо жишээ нь та бүхэн одоо уцаараа юу хийж ингээ бодоод үзэхгүй. За мэдээ social network орж ин тийм үү. Тэгээд OpenAI чинь social network дээр ажиллаад байгаа. Тэгээд дараагийн юм нь юу та шопинг хиймээр өөр нэг вебсайт руу ороо шопинг хийж дээ. Тэгээд одоо OpenAI чинь одоо ингээ чатн дотроо ингээ шопинг хийдэг юм хийгээд байгаа одоо. Ингээ тэрийг agentic commerce гэдэг нэг юм байгаад байгаа. Тэгээд хей за би одоо жишээ нь ингээ ямар нэг хувцас авбал яах юм баах вэ гэдэг өөрийнхөө зураг мөрөг мэдчихэж аваад за би энэ хувцасны ямар зоригч чинь нэг тэгээд шууд нэг одоо зургнууд гараад ирэл тэрэндээ дараад хувцас ингээ аваа захиалах тийм боломжтой болох гэдэг. Ерөөдөө тэр нэг ChatGPT гэдэг аппликейшн дотор чинь та нэг байлгах гэж үзээд байгаа. Дараагийн модельүүд тэрийг л хийн. Мэдээж нэг модель нь томроо одоо бол ашиггүй болцсон. Тэгээ нэг хэрэгцээгүй яагаад хэлсэн шүү дээ. Асуусан асуултанд бүхэл AI-г сайн хариулж чадж байна. Тэгээ одоо юу хийх гээд байгаа гэхээр тэр нэг экосистемдээ баригдуулмаар байгаа байхгүй ChatGPT чинь ерөөхдөө дараач юм байна. Одоо ихтэй тэр надад ирээдүйд тэр болзооны ертөнц гэсэн сонирхолтой санагдаад байгаа. Яг ингээл би мэдээлэл оруулаад за надад хамгийн таарч тохирсон үнийг л аваад ирэг. Энд чинь нөгөө яг нөгөө хүний элемент 5 нийлэх мэлх яг нөгөө бодит болзоо. Гэхдээ яг цаасан дээр надад хамгийн тохирсон үнийг л гаргаад ирээ гэд дэлхий дахна бөөнөр ийм болчвол нэг үл ямар биш юм. Тийм бас тий одоо нөгөө нэг та бүхэн ChatGPT-гээр юм бичээд авах тусам тэр чинь AI чинь өөрөө чинь санаад байгаа шүү дээ. Тэргээрээ дамжуулаад тэрийг чинь ой надад таарсан хоссон тэргээл угаасаа тэр юу чинь ASM Ultimate чинь тэрний талаар бас нэг юм хий одоо бүр нөгөө нэг өөр контентууд хүртэлтэй нөгөө нэг хүүхдийн биш контент хүртэл бид нар хийж магадгүй тэргээ хүмүүсэд яалгаадсан. Тэгээд дээрэс нь нөгөө заа сурчлагын дээр дунд нь тавьж магадгүй тэргээ ч айлгаадсан те. Тэр нэрийг бүгдийг бодоод явж байгаа юм наа. Тэгээд тэр болзооны тал дээр яг хуу наад чинь байж болно гэхдээ гол нь яаж мөнгө хийх вэ гэдэг асуудал л чухал тэр дээр. Тэгээ яг хуу нэг байхгүй. Тэгээ шал өөр платформ болгоол тэгэл дараа ч юм уу юугаараа чи. Тэгээ бизнес модель өөрсдөө сонгоно шүү дээ. Тэгээ өөрсдөө платформ гэвэл нөгөө юу яаж байгаа. Нөгөө нэг OpenAI би нөгөө software engineer-ууд амар хайр хийгээд байгаа гэсэн шүү дээ. Наад шиг би бол ингээ AI researcher биш юм уу наад шиг хүмүүсд амар хайр хийгээд байгаа байхгүй. Тэгээд ягаад хайр хийгээд байгаа гэхээр яг AI ашигласан програмуудыг хийх гэж тэгээд байгаа байхгүй нэгсэн да. Тэгээд өөрөө чийлсэн шүү дээ. Сая одоо тийм болцоо хийдэг тусдаа аппликейшн гаргаж байгаа. Тэр OpenAI жаал тэр нэг тиймэрхүү юмнууд ингээ бодсон байгаа юм. Тэгээд тэгээд дотор ингээ хийгээд яваад байгаа. Тэгэхгүй ингээд одоо та нар юу гэж сонсч байсан байж магадгүй Silicon Valley-д нэг Y Combinator гэдэг нэг компани байгаа. Тэр нь болохоор нөгөө нэг баахан компаниудад хөрөнгө оруулалт хийдэг. Тэг мангар олон компаниуд хөрөнгө оруулалт хийдэг. Тэгээ тэднийг одоо харангуул бүгдээрээ л AI компаниуд хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэнгүүдэд OpenAI тэрийг харж байгаа. За энэ ямар AI компани байна? Энийг чинь бид дотроо хийчих юм шүү гэж бодож байгаа байхгүй юу? Тэгээ заавал тэгэж өөр нэг компанид ингэж хийлгүүлжээсээ зүгээр бид дотроо хийчихгээл. Тэгэл ингээд над шиг ингэж software engineer-уудыг OpenAI ингэж аваад байгаа байхгүй юу? Цахиурын үндэд гэхдээ ер нь нөгөө амар тийм юу ч ихээс буцахгүй маш ruthless гэж ярьдаг тийм амар амбицтай хүмүүс ер нь ажилдаг гэх тэр үн би бол үнэл гэж бодож байна. Яг цахиурын хүндэд гээд тэгээ гол нь стартап ажилладаг хүмүүс харах хэрэгтэй. Ингээд стартапад ажиллаад одоо ингэж Harvard, MIT, Stanford энэ төр чин төгссөн хүмүүс чинь яг big tech компани руу орж байгаа. Хамгийн их орж байгаанууд нь бол дандаа стартап руу ерөөхдөө их хвчтэй орж байгаа. Тэр нөхдөд чинь хамгийн амбицтай хүмүүс орж байгаа байхгүй юу? Тэгээд ерөөхдөө цахиурын хүндэд чинь дэлхийн техийн ертөнцийн хаб нь хамгийн том газар нь тийм. Тэгээ тэнцээ байх давуу тал бүр асар их. Тэнцээ зүгээр байгаа л давуу тал ингээ өвд хаалга нэгдэнэ. Тэгэхээр Seattle яг манай амьдарч байгаа газар болохоор нэг 2-3 дахь төв нах юм бол. Тэгээ тэр бол бас давуу тал ихчсэн. Тэгээд цахиурөндөө бүр хаан чүрх. Тэр бол бүх юм хийж. Ютад ус байх шүү нэ. Ютад ус жаа дэлгэрж байгаа том тех компаниуд нэг нэрээ орж эхлээл байгаа юм. Тэгээ бас яг би бодсон удаа топ 10-аад орох байхтай Америкт бас. Texas бас байх шүү. Тэгээ Austin бол сайн. Austin бол баг 3-4-т орж байгаа даа. Тэгээ нэгт цахиурын өндөө 2-т Нью-Йорк, тэгээ 3-4-т Seattle, Texas орж байгаа юм бол. Одоо цахиурын өндөд чинь одоо ингээд хоёлоо стартап нэг тэгэхэд хадгалаад түрээс мөрөөс нь халуулж байгаа. Халуулж шүү дээ. Тэгээд эдгээр чинь нөгөө нэг өөрөө байранд хоёул амьдарч амьдраад хоёулаа чинь тэгээд тэгжээж амьдарч байгаа ширнаа. Тэр
бас яад нөгөө нэг тэд нар ч бас нөгөөтэйгөө нөгөө хөрөнгө оруулалт олчих шүү дээ. Тэгэх юм бол нөгөө нэг юу хөрөнгө оруулалтынхаа мөнгөөрөө түрээсээ төлөө явчихна тэд нар чинь. Тэгэхээр арайгасаа гайгүй болоо чи. Хөрөнгө оруулалт нь чухал. Тэр нөө Silicon Valley-гээ цуврал үзчихсэн нөгөө. Тэр хэр бодтой. Ер нь нилээн бодтой шүү. Ер нь нилээн бодтой. Тэр нь би бол амар дуртай штэ. Тэр нэр нь хийж байгаа амар нэттэй тий. Үнэхээр илгээн авдаг шүү. Тэгээд би тэр чинь нөгөө нэг манай нөгөө Jim Yang гэдэг нөгөө нөхөр өдөр шиг хатдаг. Тэгээд тэр чинь нэг самбар тавьсан байдаг да. Ингээд за одоо жишээ нь Uber гингүүдээ за хэдүүлээ хятад Uber-ыг хийчихье гэж хатдаг да. Тэгээд Pied Piper гэсэн за хятад Pied Piper-ыг амар хятадтай хийчихье. Тэгээд би тэрийг боддог. За Америкт ямар компани сайн байгаа лээ. Тэрийг одоо Монголд оруулчихвал яах вэ гэдэг. Тэр санаа тэгээд бичээл. Тий. Тэгээд Америкт successful байгаа компани Монголд хөрвүүлчихээ тэгээд successful байна гэсэн гэж бодоод тэгээд яваад тэр. Харин тийм л юм л. Би одоо ингээд төсөөлж байгаа байхгүй. Зүгээр ингээд манай үзэж байгаа хүмүүс шиг санааг нь авчлах ингээд өдөртөө гэдэг ингээд app заяа. За. Яг нэг юутэй. Өдөртөө. Тэгээ нөө одоо UB Cap ч юм бол юу яаж байгаа шүү дээ. Хоёр хүнийг холбоол. Тэгээд дундаас нэг 10% ч л авч байгаа шүү дээ. Тэгэнгүүт зүгээр өдөртөө ингээд одоо errands run хийн гэсэн үг байхгүй хүмүүсийн нөгөө одоо өдөртөө метр хүүхэд харна уу эсвэл нөгөө дэлгүүрээс юм аваад одоо манайд бол яг нөгөө ток delivery энэ төр гэл байна л да. Гэтэ тэр одоо хоёр хүн хоорондоо тохирол тэр өдөртөө тэр зөөгч хэрэг болно уу эсвэл нэг бичиг баримт хөөцөлтнө үү тэгэл так хоорондоо мөнгөө шилжүүлээл нэг аппликейшн зүгээр баг ингээд хэдэн мянган төрлийн тим зүгээр ингээд хин нэг зарж болох те. Яг л хүн хэрэг болчдөг аахгүй. Ээж имэг гişтийшээ өргөж өгөх ч юм уу. За тэр аюулгүй байдал тэр мөрийн сайн мэдэхгүй юм. Гэхдээ ер нь бол те нэг юм үйл ажиллагаа. Тэгэд эний чинь бол нөгөө the run my errands гэдэг тийм app map байт юм л шүү дээ. Тэнгүүд манад ингээд хийгээд ингэх бас боломжтой юмсан. Боломжтой шүү дээ. Тийм боломжтой. Тэгээд иймэрхүү аппууд одоо үзэхдээ би ингэж хэлмээр байна. Иймэрхүү аппуудыг одоо AI ашиглаад амархан хийж болно. Үнэхээр одоо жишээ нэгээд суусаар сар 2 сар дотор хийж болно одоо сайн инженер бол. Тэгчээ гол нь одоо юу хэцүү вэ гэхээр маркетинг хамгийн хэцүү байна. Яг хүмүүс олох нь хамгийн хэцүү байна. Тэгээд тэрийг л одоо бас нэг дутуу үлдэж байгаа чадвар гэсэн шүү дээ. Тэн дээр маркетинг хамгийн чухал байгаа одоо. Тийм. Яг үнэ. Ягаад тэгэхээр энэ чинь дахин ондог шиг нөгөө эрэлтээ нийлүүлэлтээ зэрэг болоод тийм ээ. Одоо нэг ажил хийх хүн зарах хүн хоёр байлаа шүү дээ. Тэгээд аппликейшн ч аюу эмзэг. Нэг хоёр хийгээд ажиллахгүй бол устгах чинь дахиж орохгүй. Тэгээ орохгүй шүү дээ. Тэгээд тийм болохоор одоо маркетинг чухал байна. Тэгээд мэдээж туршилт research энэ төрчихсэн байгаа ч тэгээд мэдгүй. Одоо ингэхдээ бол апп хурдан гаргаад туршилт сурч үзээд маркетинг газ хийгээд ингээд тийм хүмүүсээс байна. Одоо газ аппуудад develop хийснээр туршиж үзэх хүмүүс ашиглаж байгаа нүгээр за бүтггүй ингээд. Ирэхэд бол тэр нэг санаа ингээд туршиж үзэх хугацаанд маш богиноцтой. Өмнө чинь тэгээд нэг том апп хийж нэг жинэтэр хийдэг байсан бол одоо нэг сарын дотор хийгээл туршиж үзэл бас гол за хаяа дараа чи юмроо гээл нэг санаа аваад тэгж яваад байгаа хүмүүс өндөр амар хурдтай. Тэгээд би бас нэг хэд 2 апп хийж гаргаж тэгээд фейлцэн санааг аваад. Одоо харин би бүр хүмүүст нь ингэж уриалмаар санагдаад байгаа. Одоо ингээд за ах бай хүн болгон гоц ухаантай лаг мундаг сэтгэгч тийм бахалбгүй. Гэхдээ ботод сэтгэж байгаа арай нэг мэдлэг боловсралтай юм уншдаг хүмүүсийг дагаач ээ. Алгоритм нөртлөө эрүүл болж эхэлнэ шүү дээ. Тэгэхгүй нөгөө манай Монгол улс чинь ингээд ер нь ингээд хоёр хуваагдсан байгаа даахгүй. Ингээд юм болгоныг үзэн ядаал ингээд нөгөө эдан нэг хувилдааны онол дээр ч юм уу ингээ нэг үзэн ядалтан дээр ингээ сууж талгар тийм л юм гарч ирээд байгаа байхгүй. Тархиа нэг зэнэглээд одоо ингээд манай цэнгүү шиг хүмүүс чинь тэр алгоритмыг ажиллуулад ингээд те яг ингээд нэг мэдлэг боловсралтай дагвал нэг тиймэрхүү зүйлсийг нь гаргаж өгч байгаа шүү дээ. Тэгээ чи гэж л уриалмаар байдаг байхгүй. Яг нэг юм эрүүл нэг юм сошиал хэрэглээ Facebook дээр дандаа хар бараа юм байдаг. Нөө та хэрхэн хэрэгжилж байгаагаас ч л болж байгаа шүү дээ тийм ээ. Тэр компаниуд одоо нэгэд Meta болон Facebook чинь зөөрөө зорилго болох нөгөө screen time гэдэг юм байгаа шүү. Тэрийг чинь нэгэд ихсэх зорилготой шүү дээ. Тийм ч тэгээд та нар дуртай юм үзчихвэл тэгээд ихсэн гэсэн шүү дээ. Тэгэхээр ингээд тэрийг чинь бүгдийг нь анализ хийгээд яг л нэг юмда шивцсэн бол тэрийг чинь ингээд дараа чи юм дуртай юм чинь ингээд холбогдож өгöd байгаа гэсэн. Тийм болохоор тэгээд те сайн одоо хүмүүсүүдийг дагаа сайн одоо боловсрол бичлэгийг дагаа яваад тэгээд тэрийг чинь тэгээд өгöd авах тийм. За тэгээд цэнгүүндээ маш их баярлалаа. Урилгыг хүлээж авсан тус баярлалаа. За урьж авчирсан баярлалаа. Сайн ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Танд болон үзэж байгаа хүмүүстээ оюун санааны хувьд, бие махбодын хувьд, сэтгэл санааны хувьд эрүүл энхийг хүсье. Тэг үнэхээр гоё өрөөгөөжтэй ярилцлага байлаа. Маш олон хүүхэд залуучууд ч гэсэндээ эндээс урам зориг аваад дахиад манай Монгол залуучууд их дэлхийд гарна гэж их ярьдаг болсон. Мөрөөдөлтөй болсон ойрхон байна. Дэлхийн ер нь
хавтгай болж байна те. Шууд утгаараа биш шүү манайха. Шинжлэх ухаанд итгэсэн хэвээрээ байгаараа. Нэгэнтээ дэлхийд гарсан нэгэн азар их ойрхон явж таарад. Үнэхээр дэлхийг ойрхон юм байна гэж та харагдуулж байна. Тэгээд танд бас дараагийн стартапт нь ажил үйлсэд нь бас амжилт хүсье. Монгол улсынхаа хөгжил цэцгэл төв нэмэр байнга оруулсаар байгаараа. Болвол их орондоо би бол заавал ирээд гих дургүй софтвер инженер энэ дэлхийн хаанаас ч их орноо тий ажил чинь тийм ирээд энэ гэж гихтээ ямар ч үс Монгол улстай бас тийм ээ энэ улс тань шиг хүн ус агаар мэд хэрэгтэй байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд энэ дугаар мэдээж таалагдсан гэдэгт огт хэрэгэлцэхгүй та бүхэн комментээр аль болох сэтгэгдлэр булаараа бид нар сайн муу хамаагүй бүгдийг манайхан жоохон нөгөө гадаадад удцсан хүн нэг бол гадаад хэл их ашиглаад ч юм уу нэг тиймэрхүү нэг хэлбэрийн комментүүд бол байж магадгүй. Тэгээд энэ бол байдаг л зүйл тийм ээ. Тэгээд та бүхэн маань сайхан харамгүй урмын чүгийг шүүмжийн чүгийг хэлээрэй гэж хүсэж байна. Тэгээд until next time guys. За баяртай. Сайн байцгаанаа саруулах ханд монголчуудаа Mono English Bookstore-тай хамтран хүргэдэг weekly book review-гаараа энэ удаа нэгэн гоё сонирхолтой номыг ярилцахад бэлэн болсон байна. Энэ бол Numbers Don't Lie. Bill Gates-ийн ер нь бол санал болгосон ном гэж хэлж болно. Энэ ямар учиртай вэ гэхээр зэрэг орчин цагийн дэлхийн ертөнцийг ойлгох 71 асуулт гэж байгаа. 71 асуултанд ингээд хариулах сая Америкээс ирж байхдаа бас онгоцонд уншсан. Тэг үнэхээр дэлхийн ертөнц гэдэг зүйлийг ойлгож ухаарах гэдэг тал дээр бол хүнд одоо перспектив буюу маш сонирхолтой харах өнцгийг өгч илээ. Хэдий 2021 онд бичсэн ч гэсэн 2026 онд уншихад ч гэсэн ямар нэгэн байдлаар хоцрогдсон юм бол тийм айхтар бол байхгүй. Тэгээ дэлхийн ертөнцийг ер нь том зураглалаар нь харж хэмжих гэдэг өөрөө их эдрэтэй байт юм байна л да. Жишээ нь ингээд Франц улсын дотоодын нийт бүтээгдэхүүн гэх тэгэнгүүт нийт эргэлдэж байгаа мөнгө. За энэ мөнгө яг одоо байгаа мó байхгүй мó хэрхэн яаж хэмжих юм, энэний чанарыг яаж хэмжих юм гих мэтчлэн ингээд альва зүйлийн те одоо ингээд аз жаргалын индексээр Скандинавийн орнууд тэргүүлээд байна гэн. Яг аз жаргал гэж одоо яг юуг нь хэмжиж байгаа хандив өгж байгаа байдлаар юм амьдралынхаа өөртөө хангалуун байгаа дэр ч юм уу гих мэтчлийг сонирхолтой өнцгүүдийг бол ярьж илээ. Тэгэнгүүт зүгээр ганц хоёрхон жишээг нь дурдъя та бүхнийг бас бүтэн спойлдод яг хуу аз жаргалын индекс гэснээс аз жаргалын индексийн хэсэг дээр байгаа байхгүй юу? Яг ингээд улсуудыг жагсааж байгаа. Тэгэнгүүт нэг энэ дунд чинь нэг нийтлэг шинж байх хэрэгтэй шүү дээ. За нэгт Финлянд байна. За тэгээ явж байгаа дандаа барууны Европын орнууд байна. Скандинавийн нэлээд өндөр байна. За тэгжийсэн аа энэ ч сонирхолтой. Одоо жишээ нь ингээд бүр картелээр дүүрэн Мексик ч юм уу айгу өндөр байгаа даа байхгүй юу? Тэгэнгүүт одоо жишээ нь Мексик улс Францын дээр байж байгаа жишээ нь. Гватемал Сауди Арабын дээр байж байгаа жишээ нь. Панам Италийн дээр байгаа байхгүй. Эквадор Өмнөд Солонгосын дээр. За амжиргаагаараа биш. Тэгээ зүгээр яг хуу нэг нийтлэг юм юу гэсэн чинь энэ улсад католик шашинтай гэдэг. За тэр католик шашин хэрхэн яаж мааж гэдэг нь бол байхгүй байгаа. Гэхдээ ер нь хүн итгэл үнэмшилтэй байж өөр өөрөөсөө илүү паверд итгэж энэ бол бас хүний аз жаргалыг их тодорхойлт юм а гэдэг ийм сонирхолтой дүр зураг гарч ирж байгаа. За өөр нэг сонирхолтой чаптер бол та бүхэндээ сонирхуулахад 1880-аад он болвол орчин цагийн хүн төрөлхтөнд бол маш том хувь нэмэр оруулсан гэдэг. За энэ бол өнөөдрийн бидний дэлхийн ертөнцийн хөгжил, техник технологийн хөгжил бол ерөөсөө жижиг те микро процессор. За тэгээд мөн одоо энэ нөгөө юу яадаг электромагнетиктэй холбоотой энэ нөгөө radio wave энэ хоёрыг бол 1880-аад онд бол гаргасан. За тэгээд 1880-аад онд өөрөө ингэж амар олон тийм нээлтүүд ингэж гарсан юм байна. Ер нь дэлхийд дахна. Тэгээд энэтэй холбоотой зүгээр ингээд нэгхэн хүний ингээд юуг дуртацсан байгаа байхгүй юу? Жишээг тэгээд энэ жишээ бол нэг хүн ингээд өглөө усаад кофегаа уугаад за тэгээ гөшгөө хаагаад ингээд ажилдаа яваад тэгээд банкнаас мөнгө аваад тэгэнгүүт cash register тэгэл ингээд өдөр тутамдаа ингээд хийж байгаа ингээд зүйлс нь маш олон зүйлс ингээд 1880-аад онд зохион бүтээгдсэн байдаг. Энэ бол бас дэлхийд дахныг ингэж өөрчилсөн их сонирхолтой цаг үе гэд тэгж бол гарч ирж байгаа. За тэгэнгүүт нэг зүйл нь юу байсан гэсэн чинь энэ дэлхийн хамгийн өндөр хүмүүс бол одоо датчууд буюу одоо голландууд байгаа байхгүй. 1950-ад онд жишээ нь Америкуудаас бол намхан байсан юм байна.
Тэгээд Голланд бол тэр чигтээ нийтээр сүү уусан. Америкийн дундад сүүний хэрэглээ багассан. Тэгээд тэр утгаараа энэ нөгөө сүүг үнгүү өгмөг энэ төр гэж байгаа биш. Халамжийн юу биш. Зүгээр ямар ч үсэн нийтээр илүү сүү уух бол орон даяараа ингэж хамаагүй бүхэл бүтэн нэг улсаас ингээд доор нь байж байгаа, дээр нь гарцсан. Тийм сонирхолтой зүйлс л байлээ. За тэгээ хоол хүнс, бензин тос одоо гийн цахилгаан машин яг одоогор бол яагаад тийм бидний бодож исэн шиг ингээд гайхамшигтай биш байгаа. За байгаль орчин. За тэгээ таны утас байгальд илүү хортой мó, машин хортой мó. За тэгээ дэлхийд дахнаа ингээд нийт одоо үхэрнүүдийг ингээд хэмжүүл хэр болохын тэр нь ямар ач холбогдолтой юм гих мэтчлэн юм сонирхолтой баримт фактуудаар одоо ер нь бол бид нар өөрсдөндөө улс орондоо дэлхийд дахиндаа юм анализ хийж болох юм билээ. Дэлхийд дахинаа ингээд хүүхдийн төрөлт багасаад байгаа. Энэ нь юу гэсэн үг юм? За тэгэнгүүт дэлхийд дахинаа дахааны хэрэглээ өсөд байгаа. Энэ нь сайн юм уу, муу юм уу гих мэтчлэн. За тэгээд ер нь бол бүх цаг үеийн хамгийн одоо үүрэг өчтөө хөрөнгө оруулалт бол вакцин байдаг талаар жишээ нь гарч байгаа. Их сонирхолтой. Тэгээд 71 questions to understand the world. Та бүхэн энэ номыг ингээд хаанаас нь ч бас уншсан болно. Их сонирхолтой байлээ. Тэгээд энийг Mono English Bookstore-оос авч уншиж үзээрэй гэж зөвлөмөр байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Мэдлэгээр чигүүрлээ. Mono English Bookstore.